Екатерина онлайн шопинг админ хуурамч турах бүтээгдэхүүн худалдаалсан уу? Кати болон Шивэстэй залуугийн биф. Сэтгүүлч өнөр цэцгийн санаачилсан хандивын аяны талаарх шууган. Дуучин Эйкгүүл цагдаагийн албан хаагчийг бийт хүрэн танхаарчээ. Сайд асан бат жаргал Сурантой иргэнд дайруулан нас орсон байна. Эдгээр болон бусад мэдээллийг Мичикогийн сугаас яг одоо хүлээвч үзээрэй. Сайн уу хөөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шинхэн бичлэгээрээ уулзж байна. За та эдгээр маань сонин сайхан юу байна? Удахгүй 9 сар гарах хичээл ном эхлэх гээд завгүй болж эхэлж гин үү? Арай хичээлийн бэлтгэл юм а хийж эхлэегүй байгаа юу? За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр та нартай яг одоо Монголын нийгэмдэр, Монголын сошиал дээр буужигнж байгаа тэрхүү сэдвүүдийн талаар ярьж өгөх болно. Гэхдээ сүүлийн үед ер нь Монголын сошиал бол нөгөө буужигнсан, буцалсан хിവэр элэн өмнөх сэдвийнхээ одоо хутга учрыг яг бүрэн ойлгож амжаагүй байтал ар араасаа шин сэдвүүд гарч ирээд сошиал бол бүр үнэхээр буужигнаан болж гинөө. Тэгээд ялангуяа одоо яригдах эхний 2 сэдв манд бүр нэлээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан, олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн, талцуулсан, хэрэлдүүлсэн тийм сэдвүүд байгаад байгаа байхгүй. Үүнээс хамаарат би ч гэсэн яг үнэндээ сошиал орохоор бүр ингэж баг стресст гэдтэй ингэж хүмүүсийн бичиж байгаа комент тэр үзэл бодол юмнуудыг ингээ харангуут бүр ёо гэж бодогдохоор тийм өдөр хоногуд бол болж өнгөрч ийн л доо. Тэгээд хэдүүлээ олон юм ярилгүй шууд бичлэгтээ оръё. Гэхдээ бичлэг рүүгээ орохоос өмнө нэрээ би энэ нөгөө нэг Сөүл Samsung Thunder's-ийн өмсгөлийг өмссөн сууж байгаа. Яагаад гэх юм бол Сөүлд Солонгосын баг тамирчидтай манай Epson баг тамирчид тоглосон шүү дээ. Тэр тоглолтын нэрээ очиж үзсэн. Бүр үнэхээр гоё тоглолт болсон. Гэхдээ би нөгөө влог хийнэ гэж жагаад яг дүрсэн айгу гоё бичиж амжаагүй чадаагүй гэх юм уу. Үзснэг влог оруулах гэж хичээнэ. Ямар ч чинь өмсгөлийг нь яг гоё Солонгосоос дахиж авчруулад тоглолтоо үзэхдээ өмсгөлийг нь өмсч явж чадсан байгаа. Тийм болохоор өнөөдрийнхөө бичлэг дээрээ бас ингээд өмсөөд сууж байна. Хэдүүлээ яг энэ талаар болон Монголын сагсан бөмбөгийн талаарх мэдээллийг бас би яг бичлэгнийхаа төгсгөлд ярих болно шүү. Тэгэхээр одоо хэдүүлээ шууд үндсэн бичлэгт орцгоё. За мэдээж хамгийн ихэнд яригдах сэдэв маань Екатерина онлайн шопинг админ Катя болон Шивэстэй залуу хоёрын биф байгаа. За гэхдээ үүнийг яг биф гэж хэлж болох үгүйг би мэдэхгүй байна. Яагаад гэх юм бол Катя яг сүүлд тураах бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалаад за тэр нь үнэхээр чанарын шаардлага хангасан те яг стандартын дагуу хийгдсэн бүтээгдэхүүн мөн үү биш үү гэдэг бөөн асуудал үүссэн байхгүй. Тэгээд үүн дээр хамгийн их дугаарч сошиалэр гарч ирсэн хүн бол Шивэстэй залуу буюу Мөнхбат байгаа. За би яг энэ талаарх мэдээллийг яг цаг хугацааны тест дараалалтай та хэдтэй ярьж өгөх болно. Тэгэхээр жоохон дэлгэрэнгүй байдлаар ярина гэсэн үг шүү. За манайхаа хэрвээ энэ хоёр хүнийг таньдаггүй мэддэггүй хүмүүс маань байх юм бол маш товчхон одоо мэдээллийг нь хүргэе. За Екатерина онлайн шопинг админ Катяг яг жинхэнэ нэрийг нь Үлзий жаргал гэдэг. Тэрээр яг хэдэн жилийн өмнө нөхөртөө зориулсан нэг бичлэг хийгээд тэгж яг анх сошиалэр гарч ирээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад яг Монгол даяараа танигдсан гэж хэлж болохоор тийм үйл явдал болж исэн. За тэр бичлэг дээр болохоор манай нөхөр ингээд төмсөө гэл тэнгүүтээ манай нөхрийг зоргоо гэдэг зоргоо би тийм юм амаар ийм юм амаар би тийм төмс байл та гэлтэй нэг тийм бичлэг хийж хамгийн анх гарч ирээд тэр бичлэг нь маш олон хүмүүст хүрээд сошиалэр вайрал болоод за тухайн үед бүр сайтуудаас хүртэл ингэж ярилцлага авч ирсэн шүү дээ тий. За нөхөр чи энэ лайвыг чи үзчих үү дээ гэнэ. Үзэг. Оргоо чи энэ лайвыг үзчихвэл би чамаас гоё цэцэг аммаар байна. Нодлон билээ урьсан зоргоо надад цэцэг өгсөн. Тэгсэн чинь яасан гэж зур гадуур үнгүү тараж исэн цэцгийг олоод авсан байхгүй зөв нь орчоо. Зоргоо чи энийг үзчихвэл би чамаас цэцэг аммаар байна. Маргааш миний төсөөд болох гэдэг. Би чамаас нэг ихэн өсөөгүй. Би жаахан юм өсөж байна. Би цүнх аммаар байна. Би үнэстээс аммаар байна. Би гоё цагаан өнгө булан аммаар байна зэрэг. Ийм бичлэг хийж хамгийн их гарч ирж исэн бол одоо хувцсны дэлгүүртээ за миний мэдж байгаагаар дэлгүүр нэг 2-3 билүү салбартай санагдаж байна. Мөн шашны дэлгүүртээ, гэр ахуйн бараан дэлгүүртээ, үүнээс гадна дэлгүүр болгон дээрээ одоо Facebook пэйжтэй тэр пэйжүүд нь ч гэсэн маш их үзэлт, хандлт, дагагч нар юм олонтой ийм хүн байгаа. Харин Мөнхбатын хувьд гэх юм бол чүүдийн дэлгүүрийн админ ялангуяа Монгол улсад нөгөө том хүний бараа бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг. За тэгээд хүмүүс илүү Шивэстэй залуу гэдгийг мэддэг шүү дээ. Хамгийн гол яг Мөнхбат олон хүмүүс танигдаж гарч ирсэн зүйл нь юм бол яг дугуйрхан өмчийн талаар, NM-ийн талаар хамгийн их гарч ирсэн шүү дээ. Яг тэр талаар яриад бичлэгүүд хийгээд маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад тэгээд тухайн үед би ч гэсэн өөрийнхөө бичлэг дээрээ ярьдаг байсан. Ингээд яг энэ хоёр хүний энэхүү үйл явдал нь хаанаас яг яаж эхэлсэн бэ гэх юм бол 8 сарын 4
2024-нд Мөнхбат Шивэстэй залуу гэдэг Facebook хуудаснаас яг Катя болон Катягийн энэхүү одоо тураах бүтээгдэхүүнийхэн талаар ийм одоо цуврал бичлэгүүд хийж эхэлсэн. Одоогоор яг нийт 10-аад бичлэг орсон бол харагдчихсан. Тийм болохоор би та нартай хамгийн гол гэж бодсон зүйлүүдээ ярьж хүргэе. Хамгийн ихний бичлэг нь мэдээж хэрэг 8 сарын 4-нд орсон бөгөөд тэр бичлэг дээрээ Монголын одоо хууль цагдаа дээр шүүхтэр дахин дуудагдах юм өөрөө хийчихүү гэд эхлэнгүүтээ нэг юм 3 минутын хурдтай бичлэгийг хийсэн байгаа байхгүй. За энэ бичлэг дээрээ болохоор яг Катя нэрийг нь хэлдэггүй нэг юм инфлюенсер эмэгтэй байна. Тэгэд өөрөө айгүй их турцсан. Тэгээд тураадаг тэр бүтээгдэхүүнээ бол худалдан борлуулдаг юм байна. Гэхдээ үүн дээр нь одоо нэлээд болохгүй хэд хэдэн зүйлүүд яригдэж байна. Одоо жишээлбэл тэр эмэгтэй энэ бүтээгдэхүүнээ ууснаас хойш өдөртөө нэг л бууз иддэг болсон. Хоолны дуршилгүй болсон гэж яриад байна. Хүн хоолны дуршилгүй болоод хоолноос шимт хичээлээ авахгүй бол хүн яаж эрүүл саруул эсэн мэнд амьдрах юм бэ гэдэг зүйлийг ярьдаг. Үүнээс гадна тэр бүтээгдэхүүн нь олон улсад хүлээмжшүүлэгдэггүй бүтээгдэхүүн байх айгүй өндөр магадлалтай гинэ. Яагаад гэхлээр одоо тэр бүтээгдэхүүнийхээ зураг, хөрөг, постыг ерөөсөө оруулдаггүй зөвхөн лайв дээр ярьдаг те. Лайв дээр л би одоо яаж турсан бэ гэвэл энэ бүтээгдэхүүнийг л ууж турсан гэж ярьдаг болохоос биш ерөөсөө тэр зураг, хөрөгийг нь оруулдаггүй лайваараа л захиалга авч ингэж явдаг гэж аахгүй. Тэгээд энэ бүтээгдэхүүн нь урд нь туршилт хийгдэггүй байх магадлал маш өндөр. Тэгэхээр та хэд маа дахиад л туршилтанд орж ирэх магадлалтай шүү. Дэлхийд яг өнөөгийн байдлаар те одоогийн байдлаар уугаад турдаг ямар ч бүтээгдэхүүн аль бие осор ингэж батлагдаж, нотлогдож хийгдсэн зүйл байхгүй гэдэг талаар яриад хэрвээ авсан хүмүүс маань байх юм бол над руу бас холбогдоорой яг ямар бүтээгдэхүүн бэ гэдэг зураг хөргийг нь явуулаарай. Тэгээд хэдүүлээ илүү их сайн одоо шалгая. Бас үүнээс гадна хүмүүс над руу холбогдсон болохоор би яг энэ талаар нь ингэж ярьж бичлэг хийж эхэлсэн шүү гэдгээ яг тэр бичлэг дээр бол ярьжсэн. Харин тэрээр дараагийн бичлэгээ 2 хоногийн дараа буюу 8 сарын 6-нд оруулсан бөгөөд үүн дээрээ монголчууд чиний туршилт хийж мөнгө олдог хэрэгсэл биш үү? Балаа уугаад хүртэл нь шеэр хийгээрэй манайхан гэдэг байдлаар энэ хүү бичлэг хийсэн. Гэхдээ энэ бичлэг дээрээ яг Катягийн нэрийг хэлдэг байхгүй. Яг энэ сториг нь үзсэн чи бүр миний уур хүрээд байна гэд. За тэр стори дээр яг юу гэсэн байсан бэ гэхлээр одоо манайхаа сүүлийнхаа захиалгыг аваад одоо хаах чина. Тийм болохоор энэ захиалга хаагдахаас өмнө та хэд манкас энэ тураах бүтээгдэхүүнийг аваарай гэдэг сториг хийсэн юм байна. За тэгээд яг энэ бичлэгийг нь үзсэн чи миний бүр үнэхээр уур хүрээд байна. Тэгээд дахиад бүр нэг ч хүнийгтэй тэр балай бүтээгдэхүүнийг нь ахуулмааргүй байна гэд энэ бичлэг дээрээ бол яриад мөн яг Катягийн талаар нэлээд сериусны зүйлийг хэлдэг. За үүн дээрээ болохоор одоо би энэ бүтээгдэхүүнийг өөрөө уугаадах юм бол бүр хоолны туршилгүй болох гээд байна. Тийм болохоор би өөрөө уухгүй гэдэг зүйлийг Катя тэр бичлэг дээрээ ярьсан юм байна. Тэгээд Мөнхбат яг өөрийнхөө энэхүү бичлэг дээрээ тэр хэсгийг нь оруулсан байгаа байхгүй юу? Сая нэг балан авахыг стори ütсэн чи бүр уур хүрчлээ. Өдөр одоо сүүлийн өдөр захиалга аваад тэгээд нэг хэсэгтээ хаагдчихж байгаа. За хотод гидсдийн өвддөг бол санаа зовлтгүй авчих болно шүү. За 10 гэсэн хүмүүс маань газ мөнгөөр хийхгүй бол одоо та нартаас нэг өөрөө уурж үзүүлэх гэхээр найзаатай би өөрөө хитрхи тураад байна. Энэ хэдэн их юмнууд яагаад өөрөөсөө ууж чадахгүй юм аа хүмүүст ингэ зардаг юм бэ? Энэ Катринач гэсэн энэ тураадаг юм аа одоо өөрөө уугаад үзүүлж чадахгүй л гэж ярьж л шүү дээ. Энэ дээр яагаад ууж чадахгүй байгаа юм? Хортой болол ууж чадахгүй байгаа шүү дээ. Та нар ойлгож байгаа зү дээ. Хэдүүлээ эхлээд Мөнхбатын яг бичлэг юмнуудын талаар ярьчаад дараа нь яг Катя ямар хариу тайлбар хийсэн, ямар бичлэгүүд хийсэн гэдэг талаар нь ярих болно шүү за манайхан. За Мөнхбатын дараагийн бичлэг нь 8 сарын 7-нд орсон бөгөөд яг түрүүн дурдсан те одоо Катя өөрөө ямар ч хоол идэх хүсэлгүй болсон. За өдөрт нэг л бууз идэж байгаа хэмэтчлэн тэдгээр зүйлүүдийг нь ярингуудаа наа чи одоо өөрөө тэр бүтээгдэхүүнээ уугаад өөрөө бараг хортоод өгч байгаа юм шүү дээ гэдэг байдлаар ярьдаг. За үүнээс гадна яг тэр бүтээгдэхүүнийх нь сав баглаа бодол төр хэрэглэх заавар, үйлдвэр гэх мэтчлэн одоо тэр яг бүтээгдэхүүн дээр байх ёстой мэдээллүүд нь эдний бүтээгдэхүүн дээр алгаа гэдэг зүйлийг нь гаргаж ирж ярьдаг байхгүй. Тэгээд Катягийн бас нэг бичлэгнийх нь хэсгийг оруулаад за тэр бичлэг дээр болохоор яг Монгол гарын авлага гэдэг нэг юм хийсэн юм байна л да. Тэр нь болохоор цахимаар хийгдсэн гинэ. За тэр гарын авлага дээр нь одоо бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хэрэгэ хүсэх юм бол яг QR код уншуулаад тэр мэдээлэл нь гарч ирэх юм байна л да. QR-ыг нь уншуулсан чинь ерөөсөө үйлдвэрийн талаар мэдээлэл авахгүй. Бүр тэрийг нь дараад нууцсан байсан гэж аахгүй. Мөнхбат яг эдгээр зүйлүүдийг нь гарч ирсэн байна. Үйлдвэрлэсэн газрын мэдээллийг бид нар хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүнийх нь хайрцаг дээрээс нь олж болно тийм үү? Гэтэл
Катягийн монголчууд маань зарж байгаа энэ турах бүтээгдэхүүнийхэн хайрцаган дээр үйлдвэрлэгчийн мэдээлэл огт байхгүй байна. За хоёрдугаар энэ бүтээгдэхүүний хэрэглэх заавар дээр бол үйлдвэрлэгчийн мэдээлэл заавал байх ёстой. Гэтэл Катя бол энэ хэрэглэх заавраа онлайнаар цахим хийсэн байлээ. Энэ цахим хэрэглэх заавар дээр үйлдвэрлэгчийн мэдээллийг ингээд дараад нууцлчихсан байсан. Үйлдвэрлэгчийн нууцлалын бодлогын хүрээнд зарим нэг мэдээллийг хэсэгчлэн нуух байгаа учраас энд болохоор ингээд хараа гэж байгаа. Бүтээгдэхүүний талаарх дэлгэнгүй мэдээлэл. За ингээд Катя маань өөрийнхөө гаргасан энэ лаг амар сайн бүтээгдэхүүнийхээ танилцуулга энэ QR-ыг ч уншиж өгч чадахгүй сүулдэ ээрс муураад ингээд алга болсон. Тэгээ энэ дээр нь юу гэж үтсэн байсан бэ гэхээр жич үйлдвэрлэгчийн нууцлалын бодлогын хүрээнд зарим мэдээллийг хэсэгчлэн нуусан болно гэж бичсэн байсан. Мөнх хотын ярьсан нэг зүйл нь Катягийн бичлэгнийх нь хэсгээс авсан нэг зүйл байгаа байхгүй. Тэрэн дээрээ энэ тураадаг бүтээгдэхүүнийхээ үйлчлэлтэй хүчийг нь бол бүр нэмж болно. Хитттэйхээ үйлдвэрээс асуусан тэгэхэд нэмж болно гэсэн гэдэг хэсгийг нь оруулангуудаа Катя бол тэр хитттэйхээ үйлдвэртэй яриад ингэж нэмж болохгүй гэж асуусан юм байна. Нөгөө газар нь нэмж болно гэхдээ нах үйлдвэрээ ерөөсөө харуулахгүй мэддэхгүй шүү гэж нөгөө үйлдвэр нь л хэлсэн байгаа байхгүй да гэж ярьж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол хиттийн үйлдвэрүүд өөрсдөө хэрвээ буруудвал маш их ийм хуулийн чанга учраас маш том асуудалд орохоо өөрсдөө мэддэг учраас үйлдвэрийнхаа нэрийг нуух байдлаар үйлдвэрийнхаа нэрийг хэлэхгүй байдлаар тэрийг чинь хийж өгч болно гэж л хариулсан юм шиг байна. Манай Монголд хууль нь сул учраас Катя шиг хүмүүс иймэрхүү үйлдэл хийж чадж байгаа байхгүй да гэж ярьж байгаа байхгүй. Гэтэ энэ зүйлийг ингээд харахаар ялцчгүй тэр Катягийн яриан дээр тэгж ярьсан гэдгийг харахад бас айгу сонирн байгаа зү тэ. Хураажлээ өстой юу ч яахгүй зү. Тэр нөх хүчтэй нэмгээд би үйлдэлтэй хилчиж болно. Өндөр хүчтэй болгох гэсэн чаа. Эл карникын нэмүүлэхээр толгой өвдөж дотор муухай орогдоо. Тэгэхээр бас хэцүү шүү л гэдэг. Тэр сонссон байц. Тэр хятадын тал нь бол бид нар бол ингэж хийхгүй наад чи аюултай энэ орц найрлага нь ингэж зөвшөөрөх хэмжээнээс хэтэрж гин. Тэр гэж юу ч хэлээгүй юм байна шүү дээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр за яг хэрвээ чи тэгээд хүсэж байвал би хийгээд өгч болно. Гэхдээ хэцүү шүү л гэдэг утгатай юм болвол ярьсан байх шүү дээ, тэ. Тэгэхээр миний хардаж байгаагаар болно шүү дээ, тийм ээ. Катя тэр хүчийг ихсэгцэн. Тийм учраас хятадын үйлдвэр нь нэгэнт нөгөө бүтээгдэхүүн эрүүл мэндийн стандартын шаардлагаас нөгөө хэд хүчин давтсан учраас үйлдвэрийнхээ нэрийг энэ бүтээгдэхүүнийх нь хайрцан дээр бичүүлээгүй бас хэрэглэх заавар дээр нь ч бичүүлээгүй заяа. Мөнх хот энэ хөвчлэг дээр нөгөө дээгээд бас яг уртаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалдаг эмэгтэй байдаг штэ. Тэр эмэгтэйгийн бичлэгийг хавсаргаж оруулсан байсан. За тэр эмэгтэй болохоор яг Катягийн энэ тураадаг гэдэг бүтээгдэхүүн дээр нь хэлсэн бичлэг байгаа хгүй. За тэрхүү бичлэг дээрээ юу гэж ярьдаг вэ гэхээр Катя энэ тураадаг бүтээгдэхүүнээ 150 мянгад худалдаалаад байна. Яг үндэ энэ ийм бэлтгэл нь уртаас 12 мянган төгрөгөнд л орж ирдэг бүтээгдэхүүн юм хүн арай ч ийм байж болохгүй гэдэг бичлэгийг хийж ирсэн юм байна. Намайг мэддэг ойрын хэдэн хүндэл зарчмаар байгаа байхгүй. Хэд олон хүнд ингээд зарчаар нөө бичиг баримт юмнууд нь бүрдээгүй, юмнууд нь бүүцээгүй болохоор би жоохон хил амнаас аваад байгаа байхгүй юу? Хил ам бичвэгээд. Яг миний яг мэддэг намайг дагдаг хүмүүс болохоор хил ам хийхгүй Катя юмд нь бүрдээг байгаа ч гэсэн наан наваа турж игээд байгаа болохоор тэр хэтэрхий олон хүнд ингээд тараагаал амар ингээд өдөр шөнөгөө сторийг за дахиад газаа гэдэг ингээд ивэл нэг бас нэг хүний муу үзгсэн хүний бүх сухсан нэг сөрөг намынхан байгаа шүү дээ. Сөрөг нам аваанаас биш даруугараасаа гэдэг үг байна. Би зүгээр аваач хэмтэн чи аваач гэсэн бичлэгээ шеэрлсэн байсан чинь намайг чимөө хүүхэн намайг тариачжсэн реклам хийгээд өгч мэж гэдэг ингээ баахан юм бичсэн байсан. Араас нь нөхөр нь намайг бүртгэсэн байсан. За тэгээд тэрийг нотлоор 3 дугаар гэвэл турлаа гэж чихнээс цус гарч яриад байсан чинь 12,800 эдэн төгрөгөнд ирж байгаа юмыг 155 мянган төгрөгөөр зарах гэж турлаа гэж хэлсэн юм. Хаан захиалсан хаана хайрцаг савын солиуч захиалга өгсөн ийм хоёр бүтээгдэхүүн захиалсан байгаа байхгүй юу нөхөр. Тэгээ энийг 155 мянга байгаа. Чи энийг ууж хураагүй. 12,155 мянган төгрөгийн хооронд асар их хол зөрүү байгаа шүү. Нөгөө мөнгө улаан нүд цагаан гихчээд за бурхан дахил зараад байсан. Би одоо буруу харуулаа бурхнаа хэлсэн байх бол яасан байх бол айгаад зарчихдаггүй. Чи одоо айдаа ардаа хийсэн юм. Чи чамд өөр нь айдаг юм ч гэж аалга. Катягийн бусад дэлгүүрүүдийн талаар мөн ярьдаг. Одоо жишээлбэл шашныхын дэлгүүр гэхэд хитрхи их үн нэмж зарж байна. Урдаас 60 мянган төгрөгөнд орж ирдэг бараа бүтээгдэхүүнийг Катягийн дэлгүүр 450 мянган төгрөг болгож зарж байна. Урдаас 200 юм уу 250 мянган төгрөгөнд орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг бүр 650 мянган төгрөг болтол нь ингэж үн нэмж зарж байна гэдэг талаар хавсгаж оруулж ирсэн байлээ. За үүнээсээ гадна Катягийн хувцсны дэлгүүрүүд байдаг штэ. Тэгэд ер нь л энэ дэлгүүрүүд нь маш хямдхан одоо хувцтай
гэдгээрээ алтартай гэх юм уу. Ер нь л ингээл хувцснууд нь 20,000, 30,000 гэд айгүй хямдхан худалдаалагдж байгаа харагддаг. За тэгсэн чинь Мөнх хотын ярьж байгаагаар ийм хувцснууд чинь яг үнэндээ одоо Хиттийн хогоор хийсэн хувцснууд буюу хогийг дахин боловсруулж одоо хувцас хийгээд тэгээд ийм ядуу буурай орнуудад худалдаалдаг тийм хувцснууд байдаг гинэ. Тэгээд тийм хувцсыг өмссөн хүн хорт хавтар ч юм уу да ер нь ийм өвчлөл үүсгэх айгүй магадлалтай. Яагаад гэх юм бол тэр чинь хог хаятлаар хийсэн хувцс штэ. Тиймэрхүү хувцснуудыг Катягийн дэлгүүр оруулж ирж зардгаа гэдэг зүйлийг бас ярьдаг. Яг хөө тэгээд миний харснаар Мөнх хот өөрөө тэгж байгаа юм л да. Одоо иймэрхүү нөгөө юм Хиттийн сайтууд дээр зарим хувцснуудыг 6-аар нь хайсан ч гэсэн гарч ирдэггүй штэ тий. Тийм хувцснууд яагаад ийм сайтууд дээр аль биесны дэлгүүрүүд дээр хайгаад гарч ирдэггүй вэ гэхлээр хогоор тий хогны материалаар хийсэн хувцс учраас гарч ирдэггүй маа. Хиттууд ч өөрсдөө тэр хогоор хийсэн хувцс юмнуудыг юу гэж өөрсдийнхөө сайт дээр байлгаж арт иргэдэ ингэж хохирох юм бэ гэдэг талаар ярьж байгаа байхгүй. Би бас яг зарим хувцснуудыг жоохон гайхдаг байсан. Яг нөгөө нэг юм хүмүүсийн рейлийг үзээд айгүй гоё хувцс харагдаад тэгээ тэрийг нь яалч нөгөө урдаас юм цагтаг ингэ сайтууд дээр оруулахаар гарч ирдэггүйсэн байхгүй. Тэгээд би яг Мөнх хотын энэ яриагийн сонсоод нэрээ бас байж болох юм байна. Бас магадгүй юм байна гэж бодсон. Тэгээд дараагийн бичлэг нь 8 сарын 8-нд орсон бөгөөд Катягаас яаж одоо энэ бүтээгдэхүүнийхээ мөнгийг буцааж авах вэ гэдэг талаар бичлэг хийсэн. За энэ бичлэг дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр нэг хүн Катягийн дэлгүүр дээр нь очиод одоо би энэ бүтээгдэхүүнийг авахгүй энэ чинь ийм зүйл болсон байна. Тэгээ би буцааж өгөөд мөнгө амаар байна гэсэн чинь за тэнд байсан Катягийн дүү гэх юмхтэн ерөөсөө энэ дээр бол боломжгүй гэж хариулсан гинэ. Одоо ерөөсөө юм буцаалт байхгүй бид нар чинь одоо ингэж ашигын төлөө явж байгаа байгууллага гэх мэтчлэн ер нь буцааж авч болохгүй гэдэг хариу өгсөн юм байна. Тэгээд тэр хүн нь Мөнх хот руу холбогдоод надад одоо иймэрхүү хариу өгч нь яаж энэ хүнээс мөнгөө буцааж авах вэ гэд Мөнх хот руу чат бичсэн юм байна. За тэгсэн чинь Мөнх хот болохоор хэрвээ та бүгд ингэж авсан бол банк ороод дансны хуулгаагаар штэ тэр хуулгаа тээлрээр нь ингэж аль бие ёсны байдлаар хэвлүүлж аваад за тэгээд дэлгүүр дээр нь очиод буцаад мөнгө авъя гэж хэлээ. Хэрвээ мөнгө чинь өгөхгүй байх юм бол цагдаагийн байгууллага дуудаа гэдэг одоо ийм зөвлөгөөг өгсөн ийм бичлэгийг бас оруулсан байсан. Дараагийн бичлэгээ 8 сарын 8-нд мөн оруулсан бөгөөд за энэ бичлэг дээр болохоор Катя бол уваагүй новш гэдэг байдлаар энэ бичлэгийг хийсэн байгаа байхгүй. Яагаад энэ бичлэгийг хийсэн бэ гэхэлэр Катя одоо тэр шинжилгээний бичиг гэлтэй сертификат гэд бүтээгдэхүүнтэй холбоотой баримт бичгүүдэд харуулж байгаа нэгэн бас бичлэг хийсэн байгаа. За тэгсэн чинь тэр бичлэгийг ингээд одоо юу гэдэг няцаасан гэх юм уу да. Тийм одоо хариу бичлэгийг хийсэн байхгүй. За үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр Катягийн харуулад байгаа тэр Хиттийн үйлдвэр гээд байгаа үйлдвэр компанийн мэдээлэл рүү ороод хаарлаа. Бүр тэр веб руу ороод хаарлаа. Үнэхээр тэр Катягийн харуулж байгаа тэр юунууд байна. Одоо сертификат тэр үйлдвэрийн талаар мэдээлэлүүд байна. Гэхдээ энэ веб дээр ерөөсөө Катягийн энэ худалдаж борлуулж байгаа бүтээгдэхүүнийх нь мэдээлэл алгаа. Гэт тэнгүүтээ одоо тэр веб руу ороод ингээд өөрийг харуулж байгаа байхгүй. За энэ веб руу одоо бүгдээрээ ороод харъя гэтэнгүүтээ Катягийн тэр одоо худалдан борлуулж байгаа бүтээгдэхүүн үнэхээр энэ үйлдвэр тэрвээ хийгдсэн бол веб дээр мэдээлэл нь байна үстэй. Гэтэл Катягийн тэр бүтээгдэхүүн алга. Инхээр Катя өөр үйлдвэрийн мэдээллийг одоо худлаагаасаа тий өөрийнх нь үйлдвэр юм шиг ингэж харагдуулсан байна гэж ярьж байгаа байхгүй. Катя чи хэлжсэн шүү дээ тий яг тэр бүтээгдэхүүнийхэн талаар мэдээллийг авахыг хүсэх юм бол тэр QR-ыг уншуулаарай гэд QR-ыг нь уншуулангууд одоо хэрэглэх заавар гэх мэтчлэн тэр бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээлэл гарч ирнэ гэж тэгжсэн шүү дээ. Тэгээд Мөнх хотын ярьж байгаагаар тэр үйлдвэрийн мэдээлэл болон тэр Катягийн QR-аар гарч ирсэн мэдээлэл хоёр хоорондоо зөрүүтэй байна гэдэг талаар ярьдаг. Ингэнгүүтээ чи одоо бол яг тэр үйлдвэрийн те оюуны өмчөд халдж штэ. Хэрвээ чамайг яг энэ байдлаар тэр үйлдвэрт ингээд оюуны өмчөд нь халдсан гэд хэрвээ мэдээлэх юм бол чи бүр маш том одоо юм том зүйлд бол уны шүү гэдэг байдлаар мөн ярьжсэн. Хэрэглэх заавар дээр нэсэн компани тэр сертификатууд одоо өнөөдрийн машин дотроо бариад ярьж байгаа компани сертификат хоёр тэс ондоо байгаа. За ихэд хэдүүлээ энийг нь үзнэ. Яг тэс ондоо байгаа гэвэл нь Катя энэ машин дотроо бариад байгаа энэ сертификатууд нь энэ өөр компани сертификатыг хулгайлсан. За одоо үүнийг мэдхийн тулд шүү дээ хэдүүлээ шууд энэ машин дотроо бариад байгаа сертификатуудыг би энэ чинь ингээ гаргая. За энэ дээр нь компанийн нэр байгаа биз? Энэ нэрийг нь хүн болсон өөрийнхөө Google дээр бичээд шууд ингээ хайж болно. За тэгэнгүүт компанийн вебсайт гараад ирнэ. Компанийн вебсайт руу ороод энэ эхнээсээ 3 байгаа энэ хэсэг дээр дараад доош нь гүйлхэнгүүт Катягийн өнөөдрийн энэ бариад байгаа сертификатууд бүгдээ онлайн дээр бэлэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хинж татаад авч болно тийм үү? Нэг нь харьцуулаад гаргаж харуулж шүү. Тэгэнгүүт хэдүүлээ ингээд одоо ямар ялгаа байна вэ гэдгийг нь маш сайн харъя.
хамгийн нэгдүгээр тул нь одоо Катя энэ сертификатнууд дээр GMP гэдэг юм бичсэн байгаа. Энэ гурван сертификатн дээр аль нь дээр нь ч ийм GMP сертификат гэдэг үг нэгдүгээрт байхгүй. За энийг Катя нэгдүгээрт нэмсэ. Нөгөө энэ компанийн ардлын энэ номернуудыг ингээд бүгдийг дарсан байгаа. Одоо энэ хэсэг дээр өөрийгөө гаргасан дээр тэгэнгүүт энэ хажуудлын одоо энэ компани лого энэ сертификатны өнгийг бас өөрчилж гисэн. Энэ жинхэнэ сертификат нь энэ дээр нэг юм шувуу шиг юм байгаа. За энэ тодорхойлоос нь хараад за Катигийн тэр нь бас байхгүй. Steam яасан ийм юм байна уу гэдгийг харна. Тэгэхээр энэ байхгүй бол Катя энэ компанид гэрчлэлийг зөвшөөрлгүй ашигласан гэсэн. Тэгэхээр Катя яана би одоо энэ компанитай холбогдоод чамайг ховлж чадна шүү дээ. Тэгэнгүүт чи хүний оюуны өмчийн одоо ийм гэрчлэгийг ингээд санаатайгаар хуулсан гэд чи амар том нөхөн төлбөрт орохгүй. Тэгсэн дор би зүгээр чи хүмүүсээ дуучих гоогаад наад байгаа юмудаа устгаж үзүүлээ. Тэгээ худалдаа авсан хүмүүсийг хохирлыг буцаага өгчөөл гэсэн шүү дээ. Чамаас өөр би чиний тэр намайг шатаач хилээ мэлээ энэ гэсэн байсан. Би чиний тэр хүний тус нулимсаар олсон халтар төгрөг надад үнэхээр нэг ч төгрөг чиг хэрэггүй окей. За ингээд хайхаар энэ дотор байхгүй. Тэгээд Катя яг Photoshop ашигласан юм уу эсвэл яг яасын ямартай ч нэг шинжилгээнийх нь хариун дээр бүр хар тоглох илэрсэн. Бүр хоёр өөр төрлийн хар тоглох илэрсэн гэдэг ийм шинжилгээг харуулсан гэдэг талаар нь ярьж байгаа байхгүй. Хар тоглох бол хүний биед маш хортой элемент гэдэг. Гэтэл тэр Катягийн бүтээгдэхүүнийхээ шинжилгээн дээр хар тоглох илрээд штэ гэдэг асуудлыг яриад тэгээд Катяг болохоор одоо нүг дуурхай хэмжээс зөвлөгөө авсан юм шиг байна гэдэг талаар мөн энэ бичлэг дээр ярьдаг байхгүй. Oh my god! Wow! Яагаад гэвэл Катя яг тэр шинжилгээнийхээ хариунуудыг харуулж байгаа бичлэгнийхээ төгсгөлд мөнх хатад хандаад чи ингэдэг нэг хүний талаар те ерөөсөө одоо сошиалэр ярьж дуурж болохгүй гэдэг тийм болсон гэсэн. Одоо тэр хүнийхээ тог дахиад нэгээр нэмбэ гэд нэг тэгж хэлдэг байхгүй. Ингээд мөнх хат яг иймэрхүү зүйл бол болдгоо. Тэгэд намайг шүүхт өгдөг өөрсдийнх нь талаар юу ч хэлэх боломжгүй болгодог. Тэр шүүх хурал нь ерөөсөө болдоггүй гэдэг байдлаар тэр бичлэгнийхээ төгсгөлд ярьж байгаа байхгүй. Тэгээ би яг мөнх хатыг бүр гайхаад исэн. Ялангуяа тэр нөгөө дуурхай өмчтэй холбоотой асуудал дээр за бараг л дуурхай өмчөөс мөнгө аваад таг болчлоо доо гэж би бодоодсон байхгүй. Яагаад гэх юм бол мөнх хат яг дуурхай өмчийн талаар хамгийн сүүлд би танарт нэг дуу охины талаар ярьж өгье. Дуу охин бол нэг жоох юм ижил хүүстэн гэдэг байдлаар те нэг бичлэг хийгээд тэр бичлэгнээсээ хоошоо дахиж бүр нэг ч удаа дуурхай өмчийн талаар яриаггүй. Тэгээ хүмүүс мэдээч хэрэг нөгөө комментор ч юм ингээд асууж байгаа штэ те дуурхай өмчт хоёр асуудал юу болсон бэ гэж асуунгууд ерөөсөө хариулдаггүй бичлэг хийдэггүй байсан чинь за яг энэ асуудлаас болоод тэрээр дахиад дуурхай өмчийн талаар бол ярьж хэлсэн. Гэхдээ ерөөсөө нэрийг нь хэллгүйгээр те манай нэг юм дуу гэдэг нэг юм ихчвэс юм а ингэсэн юм а тэгсэн юм а гэл нэг арай өөр байдлаар ингэж ярьж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За комментэнд хариулъя. Надад нэг дун цагаан дугур гэдэг нэртэй солиотой ихч байсан юм а. Тэр ихч маань хэдэн харах тэжээдэг байсан юм. Тэр харахнуудынхаа эсийг нэмжлэх эм хийн гэж үргэлж элирдэг байсан юм. Гэтэл тэр нэг өдөр гэр бүлийнхэнд маань тэр эмээ уулгаж байсан юм а. Тэгэхээр нь би боль гэж хэлсэн юм. Тэгсэн чинь дун цагаан дугуурч маань намайг баян болоход нь садаа боллоо гэж уурлаа. Тэгээд тэр манай гэр бүлийн шүгч Балдан гэдэг ахад намайг хавуулсан. Манай Балдан ах их ядуу хоолны мөнгө өгсөн хүнийх нь талд ордог хогийн новш байд юм а. Балдан ах намайг дун цагаан дугуурчийн нэрийг хизээч битгий хэл гэж захирамж гаргасан. Тэгээд дун цагаан дугуурч бид хоёрыг дуудаж гуруулаа хамт хинэн хотлоо ярьж байгааг шийднэ гэж хэлсэн. Тэр цагаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгээд би шүгч Балдан новшийг намайг дуудахыг нь хүлээж байгаа. Тэр мөддөө дуутахгүй баха. Ягаад гэвэл дун цагаан дугуурч маань айлын нөхрөөдтэй гэр бүлийн саавнаар хисээд завгүй байгаа. Гэр бүлийн саавных нь эзэн хүмүүс нь над руу чи энэ дун цагаан дугуурчигээ аваач заваарсан юм гээд камерын бичлэгээ явуулсан. Тэр Катятэй холбоотой дараагийн бичлэг дээрээ түүний шашныхын дэлгүүрийн талаар бичлэг оруулсан байсан. Гэхдээ үүнийг нь мөнх хот оруулсан гэхээсээ илүүтэйгээр одоо тэр нүунийг шашин болон үнэт эдлийн дэлгүүрүүд чинь ингээл оригчулуу, хиймэлжүүлүү, ориг эдлэл гэл ингээл баахан юм нарийн юмнууд байдаг шүү дээ. Тэгэд яг жинхэнэ тэр одоо хуучны эдлэл сонирхдог, судалдаг хүмүүс бол яг энэ ориг байна, хулх байна гэд бүгдийг нь мэддэг шүү дээ. Тэгсэн чинь яг нэг тийм хүний бичлэгийг нь оруулаад
Катягийн энэ дэлгүүр чинь хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалдаг мөртлөө ориг юм шиг хэлж худалдан борлуулдаг юм байна гэдэг бичлэгийг оруулсан байхгүй. За энэ бичлэгээ 8 сарын 9-нд оруулсан бөгөөд Катя хуурамч дурамил чулууг оригинал үнэт чулуу гэж шашны дэлгүүртээ заржээ гэдэг байдлаар оруулсан байсан. Энэ тухай энэ шүрэн толгой аван зарн сайхан хөөрөг дэлгүүр гээд 204 мянган дагагчтай энэ пэйж хуудсан дээр одоо яг энэ чулууны мэрэгжилтэн ярьсан байгаа байхгүй юу. Тэгээд чулууны мэрэгжлийн хүн болвол нь шууд ингээд хараал энэ ориг чулуу, хуурамч чулуу, дураамал чулуу хоёрыг бол ялгаж мэдэн штэ. Хүн бол сарай биш байна. Чулуу шүрний хүн болохоор ч одоо яалч байхгүй игдүү үзээ хүрээд байгаа байхгүй юу. Бол байгалийн ногоон аш гэж юм байхгүй, юм байдгүй маа. Юунт оюу байхгүй юу. Чи ориг байвал чи өөрөө тийм оюугаач мэдхгүй. Тэрс бодлогч нь намж шиг. Дараагийн бичлэг 8 сарын 9-нд орсон бөгөөд за Катягийн эцсийн баримт гэтэнгүүтээ тэр хууль бус тураах бүтээгдэхүүн ойрын хүмүүстэй нууцаар зарснаа ярьжээ. Хууль үйлчилдэг улсад бол одоо тэр хариуцлага хүлээх ёстой. Эрүүл мэндийн сайд хүртэл нь шеэр хийгээд өгөөрэй, сүүлчийн гуйлч юу гэдэг жаа. За тэнгүүтээ хизээж хинч зөвшөөрлгүй бараг зарах ёсгүй гэдгийг бусад тураах бүтээгдэхүүн зардаг хүмүүс нь ойлгож авгээ. Наадмын өмнө 3000 орчим зарагдсан, цаашлаад хэд зарагдсан тодорхойгүй, бас анх бүтээгдэхүүнээ гэрчлэгээ юм гаргаагүй байгаа. Гэхдээ манайхан буюу манай намынхан асуугаад байвал цөөн тоогоор аваад та нартаа өгч чаднаа. Гэхдээ эсрэг намын хүн ороод ирвэл хил амнаас айгаад байгаа гэд өөрийнхөөрөө ингэж ярьжээ гэдэг одоо байдлаар тэр бичлэгээ хийсэн. Тэгээд энэ дээр яг л тэр Катягийн бичлэгийг ингэж гаргаж ирсэн байлээ л дээ. Тэгсэн чинь Катя бол яг тэр бичлэг дээрээ яг л яг санийхаар те ярьсан байгаа хгүй. Одоо ингэж би тураад байгаа, тураах юм бэлтмэл ингэж ууж байгаа. Тэгээд надаас хүмүүс асуугаад байгаа учраас та нартай ингэж зарж болж гинөө. Гэхдээ би яг одоо эсрэг намын те одоо өөр хүмүүс орж ирээд тэгээд ийм хил ам үүсэх гэдгээс айгаад байна. Яагаад гэвэл одоохондоо юм одоо гэрчлэгээ юм хүм надаа байхгүй байгаад байгаа гэж ярьсан тэр бичлэгийг олоод оруулсан байсан. За тэгээд дараагийн бичлэг 8 сарын 10-нд оруулсан бөгөөд Катя сайдын хамгаалтанд оржээ гэдэг бичлэгийг оруулсан. За яагаад гэх юм бол яг энэ үеэр нь Бачуугар сайдын нэгэн одоо хийсэн мэдээлэл юм нь одоо бусад пэйжүүд дээр, сайтууд дээр ороод явж ирсэн л да. За энэ мэдээлэлд нь жургүй олоодог ийм витамин 2-ыг захим орчинд сурталчлахыг хориглолоо гэдэг ийм мэдээлэл орсон. За тэгсэн чинь үүн дээр мөнх хоттой сайд бол Катягийн тал юм байна гэдэг утгатай бичлэгийг хийсэн байхгүй юу. Яагаад ийм бичлэг хийсэн бэ гэхлээр одоо нүг сайдын хориглосон нь ийм витамин л гэж ааштай те ийм хоёр зүйл болохоос биш одоо Катягийн тэр худалдан борлуулаад байгаа зүйл нь болохоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүндээ ордог гинэ. Тэгэхээр ийм болон витаминд ордоггүй учраас ингэж одоо худалдан борлуулах боломжтой байсаар л байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн байхгүй юу. Яг энэхүү зүйл нь болохоор одоо жишээлбэл Катягаас ч гэсэн өөр хинээс ч байсан гэсэн ямар нэгэн хүн ийм хүнсний нэмэлт худалдан аваад за тэгээд тэр бүтээгдэхүүндээ хорцсон ч гэсэндээ хуулийн зохицуулалт байдгүй юм. Тийм болохоор энэ чинь ингээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж болохгүй. Тийм болохоор энэ дээрээ ч гэсэн анхаарат өгөөч гэдэг байдлаар мөнх батас ингэж ярьсан. За тэгсэн чинь яг энэ сайдын мэдээлэл дээр жүжигчин навчаа өөрийнхөө байр суурийг илэрхийлээд өөрийнхөө хуудас дээр нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээрээ тураах бүтээгдэхүүн орхуу сайдаа таны их нэрийн найз байхаа гэх тэнгүүтээ энэ тэнд цуг явахыг нь харсан тул гэд хаалтан дотор бичээд Катя гэд нүл хог зардаг хүүхэн тураах юм зараад бөөн хэрүүл болоод байгааг мэдсэн үү та. Үнэхээр сайн витаминыг яагаад хувь хүн оруулж ирж болохгүй гэж. Тэг хэдэн монопол эмийн тусгай зөвшөөрлөг газруудаас тулчсан өндөр үнээр авах ёстой юу. Витамин бол хүн болгоны өдөр тутмын хэрэглээ. Хин хаанаас авах нь тухайн иргэний асуудал ямар антибиотик байгаа биштэй. Зүгээр байж л үзээрэй. Харин тэр тураадаг гэсэн заваа юмнууд дээрээ хяналтаа чанд тогтоо. Юм уугаад тураад ирүүлсэн хүн гэж сонсоочгүй юм байна гэдэг ийм постыг оруулсан. Тэгээд энэ пост нь ч гэсэндээ нэлийн олон хүмүүсийн анхаарал хандалтыг авчихсан байсан. Мөн яг энэ сайдтай холбоотой асуудал дээр мөнх хот тэр бичлэг дээрээ Бачуугар сайдыг өөрөө бас эрүүл мэндийн гэхдээ юу л нэг салбарын компани жилүү юутай жилээ за sorry манайхан би бүр үнэхээр санахгүй байна. Тийм болохоор энэ доороо бичгээр оруулъя. За нэг тим юмтай гэж сонссон. Тэгээ тэр нь үнэн юм уу, худлаа юм уу гэдгийг та хэд маань ингээд комментэн дээр бичээд өгөөч гэсэн чинь яг нэг хүн тэр мэдээллийг гаргаж ирсэн байлээ. Тэгээ Бачуугар сайд өөрөө нүг эрүүл мэндийн ямар ч юм холбогдолгүй хүн гэж уулын хүмүүс анх гарч ирсэн харж ирсэн шүү дээ. Тэсний яг үндэ өөрөө бас эрүүл мэндийн салбартай ер нь холбоотой болж таарсан. Ингээд сошиал эдгээр мэдээлэл нь гарч ирээд ингээд олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад
яваад шуугснаас хамаарад за энэс хамаарсан гэж бодож байна. Эрүүл мэндийн яам нэгэн мэдээллийг оруулсан байгаа. За энэ мэдээлэл дээрээ бачуур гэдэнгүүтээ ийм эрүүл мэндийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний захим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрдэмжүүлэх үүрэг чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд тураах зорилготой бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл гомдол олон нийтээс ирж байна. Иймд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, ийм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон нийслэлийн эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж бүтээгдэхүүний хууль журмын нийцлийг тогтоож шуурга арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн бүртгэлгүй ийм эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбар өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож хяналт тавихаар харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байна гэдэг ийм мэдээлэл орсон. Тэгээд гэтээ энэ нь ингээд одоо шалгагдаад ингээд явна гэдэг мэдээлэл болохоос ш бүр зогсоолоо, бүр хориглолоо гэдэг мэдээлэл биш байгаа байхгүй. Тийм болохоор мөнх хот болон одоо сошиалэр байгаа бусад хүмүүстэй одоо яг энэ зүйлээ хэрхэн хэрэгжүүлэхийг нь харъя. Одоо яг цаашдаа юу болохыг нь харъя гэдэг байр сууриа илэрхийлж байгаа гэдэг нь бас харагдчихсан. Ингээд мөнх хоттой холбоотой хамгийн сүүл яригдах зүйл гэх юм бол түүнтэй холбоотой нэгэн пост орсон байгаа. За тэр постыг энэ талтаа оруулчих. Яг хүмүүс яг энэ постыг ингээд оруулаад л байдаг штэ тий. Ямар нэгэн нийгэмдэр гарч ирж байгаа асуудал юмн дээр ингээд оруулаад бол явдгаа. Тэгээд яг нөгөө дээр нь хүнийхэн зургийг тавингуудаа ингээд хаалга тавингуудаа ингээд цус гарч байгаа нэг юм зураг яваад байдгийг штэ. За үүнийг оруулсан хүн гэсэн чинь одоо энэ Томи Темка гэдэг хүн оруулангуудаа шивэстэй залуутай орооцолтоод тэмэдэ. Ерөн шивэстэй хүмүүс тэмээ холуур яваарэ гэдэнгүүтээ эхлээд дуйлмын ав, наара, дугуйрхүү, хонгорчин Екатерина. Тэгэд дараагийнх нь хэн байх бол гэдэг одоо ийм постыг бас оруулсан гэдэг нь харагдчихсан. Тэгээд мөнх хоттой холбоотойгоор гэх юм бол би яг л дуурхай өмчтөр бол үнэхээр тэгэж хардчихсан. Тэгсэн чинь одоо өөрөө тэр дуурхай өмчтэй холбоотой тэр бичлэгүүдээ бас хальт оруулаад яваад илээ штэ тий. Тэгээ мөнх хотын ярьж байгаагаар одоо Монголын энэ хууль шүүх яаж үйлчилдэг вэ гэхэлэр мэдээч ингээд намайг шүүхэд өгдөг. За тэгээ шүүхээс дууддаг тэдэг асуудлаа шийдье гэд Монголд очсон ч гэсэндээ одоо шүүгч байхгүй, шүүгч зав байна, шүүхийн тов гараагүй гэл хоошлуулад ингээд явах асуудал байдгаа. Тэгээд бас тэр туслах нь юу гэж хэлдэг вэ гэхэлэр та эсвэл энэ хүнтэйгээ зүгээр тохиролцож болно штэ. Та шүүхт орохгүйгээр тэр хүнтэйгээ тохиролцоод гэд явж болно штэ гэдэг зөвлөдүүдийг хэлдэг юм а. Би угаасаа энэ Монголын шүүх энэ юмыг бол мэднэ гэдэг байдлаар бас нэг бичлэг дээрээ ярьсан гэдэг нь харагдчихсан. Одоо хэдүүлээ Өлзий жаргал буюу Катятэй холбоотой түүний гаргасан мэдээллүүдийн талаар ярий. За мөнх хот бол ингээд 8 сарын 4-өөс эхлээд одоо өнөөдрийг хүртэлтэй 8 сарын 10-11 хүртэл байгаль талаар яриад бичлэг хийгээд дуурайд яваад байгаа штэ. За тэгвэл Катя тийм их бичлэг бол оруулаагүй. Миний харснаар нэг 3 бичлэг нэг пост оруулсан байсан. За хамгийн ихэнд яригдах пост нь 8 сарын 8-нд бол оруулсан. За үүн дээрээ Плюс ирээд хорвогийн хамгийн муу хүн болчихжээ гэдэг постыг оруулсан. Тэрээрээ гол бичлэгээ 8 сарын 8-ны өдөр өөрийнхөө Өлзий жаргал сайхан гэдэг хуудаснаа бол оруулсан. За үүн дээрээ юу гэж ярьдаг вэ гэхэлэр залуу сонсоорой гэтэгэнгүүтээ Монгол улс бол одоо хуультай, шүүхтэй, дүрмтэй, журамтай ийм орон. Тэгээд би бол яг аль бие усны эрхтэйгээр гэрчлэгээтэй одоо ийм шинжилгээний дүгнэлттэйгээр те сертификаттай гарын бүтээгдэхүүнээ оруулж ирсэн. Тэр QR-ыг уншуулах юм бол бүх мэдээлэл нь гарч ирнэ. Тэгээд миний нэр төрд бол хаалтж जैन. Тэгээд би хөлөө хүрэх газараа одоо ингэж хөөцөлдөж явах болно. Нэр төрөө сэргээлгэн чиж гэсэн өөрөө уртаас бүтээгдэхүүн оруулж ирдэг үстэй. Хоёулаа хамтдаа шүүхтэлцээ, хамтдаа шалгуулъя гэд яг тэр бичлэгээ бол хийсэн байсан. Үүнийхээ араас тус өдөр бас яг нэг бичлэг оруулсан. За энэ бичлэг дээрээ хиттийн үйлдвэр гэдэг байгаа үйлдвэрийнхаа одоо баримт бичгүүдийг харуулж байгаа. Тэр тухайн бүтээгдэхүүнийхээ баримт бичгүүдийг харуулж байгаа бас нэг бичлэгийг хийсэн байгаа. За яг энэ дээр гарч байгаа баримт бичгүүд нь хэм бол Тэд улсын аль бие усны гэрчлэгээ, ISO буюу олон улсын гэрчлэгээ, GMP олон улсын хүнсний аюулгүй байдлын гэрчлэгээ, Монгол улсын хүнсний аюулгүй байдлын гэрчлэгээ, үндэсний лавлгаа, лаборатори гих мэтчлэн иймэрхүү баримт бичгүүдийг харуулад за тэгээд энэ бичлэгнийхээ тайлбарт хартах хэрэгч бай, харлуулах хэрэгч бай, хинт ч хуулиар олгогдоогүй юм шүү гэдэг одоо тайлбартаагаар энэ бичлэгээ ингэж хийсэн байсан. Тэгээд энэ бичлэг нийт 8 минутын урттай бичлэг байгаа хгүй. Тэгээд энэ бичлэгнийхээ комент хэсэг дээр яг энэхүү харуулж байгаа одоо тэр бичгүүдийнхаа зургийг нь комент хэсэг дээр оруулсан билээ л дээ. Тэгээд үүнээс нь хамаарад мөнх бат яг энэ гэрчлэгээнүүдийнхэн тэг яг энэ тэр компани үйлдвэрийн талаар судалгаа хийгээд харсан юм шиг байна. Тэгэд нөгөө мөнх бат хэлсэн шүү дээ. Ийм баримт бичгүүд ингээ харуулж байна. Тэр компани үйлдвэр гэдэг зүйлийг харуулж байна. Гэхдээ тэр үйлдвэр нь жихнээсээ Катягийн тэр одоо бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэр нь биш байлээ гэд бичлэг хийсэн гэсэн шүү дээ. Тэгээд яг иймэрхүү зүйлүүд бол болсон.
болсон. За тэгээд Катигийн хамгийн сүүлд хийсэн бичлэг нь юу байсан бэ гэхлээр бас 8 сарын 8-ны өдөр бол оруулсан. Тэгээд яг энэ залууд одоо зориулж байгаа хамгийн сүүлийн бичлэг шүү гэд хийнгүүтээ яг юу гэж ярьсан бэ гэхлээр за залуу чи зүгээр Монголдо хүрээд ирээ. Хойл яг Монголдо шүүхээрээ явъя. Тэгээд шүүхээрээ яг хинийхэн зөв хинийх нь буруу вэ гэдгийг нүрээ харж агаад хойлоо тогтоолох чи юу. Уул нь би урагшаа хожилттай байсан. Гэтэ би чамайг хүлээж чи тэгээ хүрээд ир. Тэгээд үнэхээр миний ингэж буруу байх юм бол те үнэхээр би ийм буруу зүйл хийсэн бол хүмүүсээсээ уучлалтай гуй одоо өгөхөстө торгуулаа төлөе ял ах хөстэй бол авъя харин үгүй байх юм бол те чи харин бас ингэж зангарахтай байж уучлалт гуугаарай гэдэг байдлаар тэр хамгийн сүүлийнхаа бичлэгийг хийгээд дахиж энэ талаар ерөөсөө дураагүй байна. Катитэй холбоотой сүүл яригдах зүйлүүд гэх юм бол ганц 2 пост ярих хэрэгтэй болж байна. За тэрээр 8 сарын 8-нд Төгөлдөр эмч гэдэг хүний оруулсан нэгэн постыг шеэрлсэн. За энэ пост нь болохоор ямар ч турах шидтэй бүтээгдэхүүн гэж байхгүй. Байдаг бол чанартай нойр зөв хооллолт, тогтмол дасгал, стрессийн зөв менежмент л гэж байна. Бусд нь зүгээр л залилан. Хичээр турсан ч буцаад өвчлөнө гэдэг энэ постыг өөрөө шеэрлэнгүүтээ сторигоор мөн ч хэлсэндээ даанч хүний үг мушгаад ороогод байгаа болохоос гэдэг ийм постыг оруулсан байгаа байхгүй. Тэгээ та хэд маань энэ постн дээрс юу гэж бодож байна гэдгийг манайха комент хэсэгт бичээрэй. За дараагийнх нь пост нь гэх юм бол яг өчигдөр орсон пост бөгөөд нөхрийнхөө зургийг оруулангуудаа энэ залуу байхгүй байсан бол би яана. Миний сэтгэл зүй ер нь дааж гарахааргүй хүнд өдрүүд. Гэхдээ хань минь хажууд байгаа болохоор хамгаалах, хайрлах хүнд иргэд байгаа болохоор бүх хүмүүс чам руу дайрсан ч эргээд босоод ирэх хүчтэй болгож байгаа шүү. Хүний хань гэдэг үнэхээр түших тулах цэг юм аа. Үнэхээр хань гэдгийг утгаар надад мэдрүүлж байна штэ гэдэг ийм постыг оруулсан. Тэгээд хүмүүс бас үүнээр нэлээд бас шүүмжлээд байх шиг надад л харагдсан л да. Урд нь ингээл нөхрөө төмөс тэнэг малаар нь дуудаад байдаг гэсэн мэж одоо ингэж гарч ирлээ гээл те. Гэтэ энэ постноос ингээ харангуут мэдээж хэрэг маш олон хүмүүс энэ эмэгтэй рүү бол дайрч байгаа байх гэж бодож байна. За тэгээд түүнтэй холбоотой бүр хамгийн сүүлд яригдах зүйл нь гэх юм бол хүмүүс түүний нэгэн бичлэгийг гаргаж ирсэн байна. За энэ бичлэг нь болохоор яг Катигийн дөнгөж туурч хэлжсэн те. За дөнгөж туурч хэлжсэн гэхээр бас арай болохгүй бах. Ер нь энэ бичлэг дээрээ бол өөрөө 9 кг хассан гэдгээ ярьжсэн. Яг одоогийнх шиг бүр юм тунхай болоогүй. Гэхдээ ерөнхийдөө тураад явжсэн үеийнх нь бичлэг байгаа байхгүй. Энэ бичлэг дээрээ яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр хүмүүс ингэж яаж тураад байгаа гэдгийг л асуугаад байсан юм байна л да. Тэгсэн чинь ямар нэгэн ийм бүтээгдэхүүн бол ууж тураагүй. Тэгээд тийм юм бас ингэж худалдах ийм борлуулах хүн бол би бишээ тэгж өстө бараг л буянда бузар хийгээд яах вэ гэдэг ийм бичлэг хийж ирсэн юм байна. Тэгээ хүмүүс тэрийг нь гаргаж ирэнгүүтээ бүр ингэж үг үйлдэл үнэхээр зөрж гинөө гэдэг байдлаар гарч ирсэн байхгүй. Гэхдээ яалтчгүй те энэ бичлэгийг нь үзээд одоогийн ярьж байгаа юм харахаар бас гэж бодогдохоор санагдсан. Хүмүүс намайг яаж турсан бэ гэж баг чатаар барьж идлээ. Юу хэрэглээд байгаа аргаасаа хуваалцаач гэн. Уус аргагүй л хүмүүсийн нүдэн дээр ингээл одоо ирүүнд доор моороос мах байхгүй болсон нүүр мөрж өвөө. Энэ минь ч бүр ингээ шуум тайцсан шиг янзын голцоо. Тэгээ зарим хүмүүс тэгж юу уугаад байгаа, им тан уугаад байгаа бол тэрийг хуваалцаач гинэ. Би ерөөсөө им тан уусан юм байхгүй. Тэгээд зарим нас тэгж чи ингэж чад нэг тийм тураах юм зарах гэдэг нүг нэ. Нөө би хизээч ингээ хүний юм хотоод гидсний те юмар би ингэж одоо занималдаж мөнгө олох хүүхэн биш. Тэгэж өөртөө одоо холуур явж байгаа гайг өөртөө дуудаж өгөхгүй. Хил амны нэмэр хүн болгоны биеийн одоо процесс өөр. Тэгээд би тийм тураах юм тан нэгт өөрөө ч угаагүй хоёрт гэх юм бол зарахчгүй тийм учраас бити санаа зов заяа. Би тийм тураах юм тан холуур энэ рилэрээ юу хэлэх гээд байна вэ? Ямар нэгэн байдлаар тийм тураах юм бүтээгдэхүүн зарахгүй. Санаа бүзаварээ. Зүгээр л хоолоороо тэгээд дасгал хөдөлгөөнөөрөө турж байгаа. Тэрнээс биш им тан илтэг бус юм хэрэглээгүй. Тэгээд хэрэглэхгүй бас зарахгүй. Энэ сэдвтэй холбоотой сүүлд гарч ирсэн мэдээлүүд гэх юм бол Катиагийн хувьд улам тод гэрэлтнээ муулж байгаа хүмүүс яг л энэ чигээрээ байгаарэ гэх мэтчлэн постуудыг оруулсан. За хамгийн сүүлд гэх юм бол нэрийн хүмүүс ямар муухан бэ? Нэг унсан дээр нь дэвслээд алчи гэж байгаа юм шиг нэмж хачирлаад бүр давслаад ингээд яриад байх юмаа гэдэг ийм пост оруулангуудаа. За энэ постныхоо төгсгөлд энэ тэнд хамаагүй дураараа маш олон намайг бичиж, шоолж, доромжилж байгаа бүгдийг нь цагдаад өгөн. За хүн гүтгэх хуйлтай шүү гэдэг ийм
ийм постыг оруулсан. За Мөнхбаатарын хувьд гэх юм бол өчигдөр буюу 8 сарын 14-ний өдөр нэгэн бичлэгийг оруулсан. За энэ бичлэг дээрээ Катя мөнгөө буцааж өгч байгаа юм байлээ шүү. Турах бүтээгдэхүүн нэртэй тэр зөвшөөрлгүй юмыг нь авсан хүмүүс Екатерина Home дэлгүүрээс нь очиод аваарай гэдэг ийм бичлэгийг оруулсан. Катя болохоор хүмүүстээ буцаалт өгж байгаа. Гэхдээ яагаад буцаагаад өгж байгаа вэ гэдэг шалтгаанаа заавал нэг юм цаасан дээр бичиж нэг юм бөглөөдчлөө өгөх юм байна л да. Тэрэн дээр нэг шивэстэй залуугаас хамааран буцаалт хийж гинэ гэдэг сонголтыг мөн тавьж өгсөн байлээ гэсэн. Гэхдээ ч ямар ч байсан хүмүүстэй бүтээгдэхүүнийг нь аваад буцаалтаас өгж байгаа гэдэг ийм мэдээлэлээр энэ хүү сэдв ингэж дууссан байгаа. Тэрээ дараагийн ярих сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь Даян авраг Орхон баяртай холбоотой мэдээлэл байгаа. За ерөн сүүлийн үед Орхон баяртай холбоотой мэдээлэл орж ирэх болгондоо ерөн нэлээд хүмүүсийн шүүмжлэлийг аваад дургуутслыг хүргээд байдаг болчихсон юм уу да, ерөн жоохон сөрөг юм гарч ирээд байдаг болчихсон юм уу да гэж би бол хараад байгаа. За хамгийн ихэнд яригдах зүйл нь гэх юм бол 8 сарын 5-нд Сүбэдэ цэгийн мен дээр орсон мэдээлэл байна. Үүнээр Даян авраг Орхон баяр улсын начин Наран баяр нарт хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр Шунхлааш тун түгээх станцын сэлэнгийн салбар наадамчдад бензин шатхууныг хязгаарлалтгүй олгохоор болжээ гэдэг ийм мэдээлэл бол явж исэн. Тэгсэн чинь хүмүүс үүн дээр нь бас ингээл уурлал дотод 50,000 лимиттэй өгж оттын ингээд хязгаарлалтгүй өгнө гинэ ийм юмор маркетинг хийлээгэл нэртэйгээр нь зүгээр бараг өнгөөр шатхуун өгнө гэж гэх мэтчлээ. Ер нь тиймэрхүү сэтгэлдлүүд нэлээд харагдчихсэн. За дараагийн яригдах зүйл нь гэх юм бол түүний энэ Даян аваргын одоо наадам хийнэ гэдэг мэдээлэл явж ирсэн шүү дээ, тэ. 8 сарын 8-нд одоо Сэлэнгэд одоо энэ Даян авраг гэдэг цолныхоо найрыг хийнэ. За тэгээд дуус найрыг нь НТV телевиз шууд дамжуулалт хийнэ гэдэг мэдээ бол явж ирсэн. За тэгээд яг иймэрхүү зүйлүүд бол боссон НТV телевиз тэр найрыг нь шууд дамжуулалт хийсэн. Тэгээд энэ ч одоо зөвхөн найр гэхээс илүүтэйгээр бүр юм наадмын хэмжээнд те бүхийн барилдаан те ном сум харваатай тэл морь уралтаад гэдэг юм наадмын хүрээнд хийсэн байгаа байхгүй. Гэтэл бас хүмүүсийн уур бухимдлыг одоо хүргэсэн сэдв гарч ирсэн. Яагаад гэхэлэр тус наадам дээр оцсон одоо сум харваачид тус наадмыг орхиж явах хэмжээний арга хэмжээг авсан байгаа. За яагаад гэх юм бол одоо 8 сарын 8-нд Цахиур цэгийн мен дээр орсноор Даян авраг Орхон баярын мэлалга наадмын үеэр сур харваачид зурхаага орхин явжээ. Учир нь үндэсний бүх сур харвааны шагналын санг дэндүү зөрүүтэй тогтоосон нь наадмын орхих шалтгаан болсон байна. Тус наадмын төрөө бүхийг 20 сая, өгзүүр бүхийг 10 сая, их шүүгийн бүхчүүд тус бүр 5 саяар байрлахаар тогтоосон бол сур харвааны шилдэгүүд 80,000-аас 400,000 төгрөгөөр байлгахаар төсөлсөн байжээ. Тэд ялгуурлаж буйг ийхүү эсэргүүцжээ гэдэг ийм мэдээлэл орсон. Тэгээд яг энэ дээр тэр сур харвааны одоо тамирчид байгаа нь бол харагдаад те ийм наадмыг бид нар үзэхгүй. Бид нарыг арай л ингэж болохгүй гэд яг тэр одоо наадмыг орхиж явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Баяр Даян аврагынхаа наадамд энэснийхээ сураад одоо наадаж сайхан наадмыг хүртээ гэж ирсэн боловч бараг шагналгүй байгаа учраас одоо энэ наадамд оролцохгүй сур харахгүй. Бид тэмцээн орхиж байна. За өнөөдөр ядралан гадуурсан ийм наадмыг бид үзэхгүй, бид харахгүй. Наадмыг орхилоо. Энэ зөрүү бол бас л нэлээд их зөрүү байгаадтай те. Бүр ингээд 5-аас 20 саягийн шагналтай байхад 80,000-аас 400,000 гэдэг чинь надад ч гэсэн Гэтэ яг энийг зохион байгуулагч тал нь л одоо шийдвэр гаргаж ингэж зохион байгуулсан байх л та. Магадгүй Орхон баяр өөрөө нөгөө бүх хүн учраас те тэрэн дээр нэлүүх төсөв тавингуудаа сур харваачдад арай бага төсөв тавьсан байж магадгүй. Гэтэ Орхон баяр өөрөө ийм шийдвэрийг бас гаргаагүй л бэлгүй дээл гэж бодож ийн. Тэгээ та хэд маань үүнээс яг юу гэж бодож байгаа вэ гэдэг юм хаан комент хэсэгт бичээрэй. За одоо манай хаан бүгдээрээ дараагийн ярих сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв нь хэдэн өдөр сошиалыг бүр үнэхээр донслогсон. Бараг л нэрээ миний ярьжсэн хамгийн их сошиалыг донслогож, талцуулж, хэрэлдүүлсэн сэдв байхаа. Тэр сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв 8 сарын 8, 9, 10-ны өдрүүдэд сошиалэр ороод бараг л нэрээ одоо тэгээ платформ болгоноор буюу Facebook, Threads, Instagram болгоноор л яригдсан ийм сэдв байлаа. Тэгээд энэ сэдвийн талаар ер нь хүмүүсийн постуудыг уншаад за бүр тэр сэтгэлдлүүдийг уншаад бол бүр үнэхээр ингэж нервцсэн, стрессцсэн ийм сэдв боллоо гэж миний хувьд бол харж байгаа. Тэгээд аль болох товчхон таадтай ярьж өгөх гэж хичээе. За энэ мэдээлэл 8 сарын 8-наас эхэлж бол орсон буюу за 8 сарын 8-нд за яг заргийн үүсгэн байгуулагч сэтгүүлч өнөр цэцэг дээр нэгэн гэр бүл бол очсон. За хүүхэд дөнгөж түрүүд нэг 10 хаан хонжсэн тэр гэр бүл очоод та ингээд хандвийн аян ингээд хийгээд өгөөч. Манай охин яаралтайгаар
агаар гадагшаа явж одоо юм зүрхний хаалгаанд орохгүй бол бүнхээр хэцүү байдалд орчлоо. Тэгээ биднэрт ерөөсөө цаг хугацаа байхгүй айл болох хурдан явахгүй бол болохгүй нэ гэдэг одоо байдлаар өнөр цэцэгт хандаад за өнөр цэцэг хандивын аяныг эхлүүлээд за бүр хандивын аян нь эхэлснээс хойшоо 24 цагийн дотор 300 саяг босгож чадсан мэдээлэл гарч ирсэн. Яг энэ талаар одоо 8 сарын 9-нд Зариг цэгийн дээр орсноор Хүсэл гоо охинд 300 сая төгрөгийн хандив цугларч хандивын аяныг аль биесээр зогсоолоо гэдэг одоо ийм мэдээлэл орсон. Тэгэд 300 саяын цугласан ч гэсэн хүмүүс нөгөө хандивын аянд ингээд нэг сүулт мэдээлэл авсан хүмүүс шилжүүлсээр байгаад нийт 305 сая төгрөг бол цугларсан юм билээ. За яг энэ үеэр нь шууд энэ сэдв нөгөө тал руугаа одоо ингэж хазааж эхэлсэн бохгүй. Яагаад гэхэлэр яг иймэрхүү пост мэдээллийнхэн дор нэг хүний бичсэн комент бол явж ирсэн л та. За энэ болохоор дүүрэн талаа гэдэг хүний оруулсан комент баа. За үүн дээр хандив тусламж гуйж байгаа хүмүүсээ жаахан судалж байхгүй бол 18 жил амьдарсан эхнэр 3 хүүхэдтэй хүнтэй явуултаж нэрийг нь орон гэрээс нь хөөж явуулчихад хоогоор нь дуудаад байж байдаг хүүхэн штэ. Гинэн цайлгаан хүүшиг уйлж унжаад сууж байх юм аа. Тэр нь одоо гэртээ ч хайрч чадахгүй өөр хүүхдүүдтэйгэж уулзаж чадахгүй айлд толгой хоригдож яваа штэ. Одоо эхнэр нь хүүхдүүдээ авах гээд шүүхтэр хэрэг нь яваа шүү. Юу ч үгүй байгаас нь эхлээд яаж тэр амьдралыг босгосон гэж бодож байна. Өөрсдийн шүүхэд өгсөн чинь эргүүлээд эхнэрээ явуулдаг байсан гэд 3 хүүхдийнх нь ээж эхнэрийг гүтгээд байж удаг. Хамт амьдарч байхдаа эхнэрээ амар зоддог. Өөр хүүхдүүдээ хайхардаггүй. Хоёулаа 3 хүүхдийг нь хаяад зугаалаад явцдаг байсан хүмүүс шүү. Ер нь бичээд байл маш их хүний санаанд оронгүй зүйлүүд ихтэй хүмүүс гээд ийм одоо комментиг бичсэн байна. За үүнээс гадна бас нэг хүний reply дээр болохоор үнэ эхнэр 3 хүүхдтэй хүнийг салгаж суучаад байранд нь ороод амьдарсан. Дээрээс нь эхнэр нь хоогондуудад байж байдаг хүүхэн штэ. Одоо шүүх цагдаа дээр салгах шүүх хурал нь явж байгаа. Үнэмшгүй бол өөрөөс нь асуугаад үзье. Нөхөр нь байраа зараад хүүхдүүдэд эмчлүүлээч гэдэг иймэрхүү комментиг энэ хүн бичсэн байгаа байхгүй. За тэгээд үүнээс нь болоод те хүү энэ нөхөр нь одоо байртай юм биш үү? Эхнэр 3 хүүхдтэй хүнийг салгаад суудсан юм биш үү? Энэ ч одоо юу болоод байгаа юм бэ гэдэг энэ асуудал сошиал дээр дэгдээд эхэлсэн байхгүй. Ингээд энэ гэр бүлийн талаарх мэдээлэл сошиал дээр бүр их гарч ирсэн. Тэгээд бүр үнэн худал нь мэддэхгүй мэдээлүүд гарч ирсэн. Дайсанд үнэтэй байртай, үнэтэй том машинтай, 99.11 дугаартай гэлтэй тэр болгоныгоо зараад хүүхдийнхаа эмчилгээний төлбөрийг одоо өгөөч өөрсдөөсөө гаргаач. Яагаад хандивын аян гэж гаргаад байгаа юм бэ гэд сошиал дээр бүр үнэхээр буужнаж эхэлж исэн. Гэсэн чинь яг энэ үеэр нь болцайхан эмчийн бас нэг пост ороод бүр илүү хүмүүс энэ гэр бүл рүү дайрч эхэлсэн байгаа. За болцайхан эмчийн пост нэг юу юм бэ гэх юм бол хүсэл гоог би үзээд одоо арай нэрэ байна. Одоо эрсдлэх ууршигч бүрэн тэнийгээгүй дархлаан тогтоогүй дөнгөж 20-30% хаанч бай ядаж 3-4 сар хүргэж хийдэг ёстой. 9-10 сард хаалгаанд оруулъя гэж хэлсэн. Бид өдөр бүр ордог мис засал. Эцэг гих нь Монголд хийгддэггүй гэж яагаад хэлснийг ойлгоогүй гэдэг энэ пост нь орж ирээд тэгээд хүмүүс бүр Монголдоо хийж болохоор байсан юм байна. Боол сайхан юмч бүр хийж чадхаар байсан юм байна. Тэгсэн чинь тэр хүмүүс арт түмний энэ сайхан сэтгэлээр дөрөөлөөд те өнөр цэцэгтэй нийлж агаад бүр энэ их хэмжээний хандивыг босгочлоо. Тэгээд өнөр цэцэг чинь тэр хандиваасаа өөрөө хувь авдаг гэсэн гэх мэтчлэн бүр ингээд 9 шидийн яриа гарч эхэлсэн юм байна. Мэдээч хэрэг хүмүүс тэр гэр бүл рүү маш их дайрж исэн. Нэгдүгээрт гэр бүл салгалаа гэж дайрж байгаа. Хоёрдугаарт өөрсдөө хөрөнгөтэй хүмүүсэж яагаад ингэж те арт түмнээс хандив авч байгаа юм бэ гэж дайрж байгаа. За тэнгуүдээ өнөр цэцэгтэй нийллээ гэж дайрж байгаа. Мөн олцайхан эмчийн одоо үгнээс зөрлөө гэж дайрж байгаа. Те одоо эмч хүн мэрэгчлийн хүн ингэж хэлж яхад те Монгол одоо ингэж орох боломжгүй гэж худлаа хэллээ гэдэг байдлаар ингэж бүр маш их дайрж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгсэн чинь тэр одоо дөнгөж төрсөн байгаа 12 хоногтой тэр нэлх охины буюу одоо хүсэл гоогийн ээж нь сэтгүүлч өнөр цэцэг рүү дахин холбогдоод одоо бид нар тайлбар мэдээлэл хийх бол болохгүй юм шиг байна. Сошиал дээр хүмүүс айгүй их дайраад байна. Айгүй юм буруу ойлголттой яваад байх шиг байна гэд холбогдсон чинь сэтгүүлч өнөр цэцэг тэгвэл одоо ингэ манад хүрээд чадах уу гэдэг хүсэлтийг тавьсан гинэ. Тэгээд тэр чинь яг 8 сарын 10-наас 11-ийг шилжих шүнэхгүй шууд лайв хийгээд за тэр гэр бүл яг өнөр цэцгэнд очисон. За тэр үеэр нь лайв хийгээд ингэ тайлбар зүйлүүд ингэ яриулсан. Би тэгээд тэр лайвыг нь бол бүтэн үзсэн л дээ нэг цаг хэдэн минутын лайв байсан. За тэр лайв дээрээ эхнээс нь ахуулаад бүх зүйлүүдэд тайлбарладаг байхгүй. За хамгийн эхлээд тэр байрны асуудал гэдэг байгаа. Байр нь бол хүсэл гоогийн аавын буюу одоо нөхрийнх нь нэр дээр байдаг байр юм байна. А гэхдээ тэр байрыг тэр нөхрөнч тэр өмнөх эхнэрэнч тэр одоо мөнгөө төлж аваагүй
аваагүй нөхрийнх нь ээжийнх нь газрыг одоо дахин төлөвлөлтөнд уус аваад тэгээд тэр газрынх нь оронд өгсөн байр юм байна л да. Тэгэж өгсөн байрыг нь тэр ээж нь болохоор за танах олон ингээд жоохон хүүхдтэй юм чинь танах аваа гэд хүүдээ өгөөд тэгэж амьдэрдэг байр гэж байгаа байхгүй. Тэгээд байраа зарж болохгүй шалтгаан нь гэх юм бол одоо тэр нөгөө 3 хүүхдийнх нь ээж баа штэ тий. Тэр эмэгтэй нь тэр нөхрөө шүүхэд өгчихсөн байгаа гинэ. Тэгээд сүүлийн 4-5 сар бол шүүхийн одоо юм процесс нь бол явагдаж байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр нь бол гараагүй. За тэгээд тэр эмэгтэй нь 2 одоо үндслээр нөхрөө одоо үүдээ хүүхдүүдийн аавыг шүүхэд өгсөн байгаа байхгүй. За эхнийх нь үндэслэл гэх юм бол хүүхдүүдээ өөр дээрээ авна гэдэг байдлаар хандсан. Хоёр дахь үндэслэл нь тэр одоо өмчийн асуудалтай тэр байрыг хуваах өмчлөлийн асуудлаа ингэж хуваахын тулд ингэж шүүхтэр өгөөд за тэгээ шүүхийн асуудал явж байгаа учраас мэдээч хэрэг өмчлөлч нь шүүхтэрээ явж байгаа үед бол худалдан борлуулах боломжгүй шүү дээ тий. Тийм учраас тэд нэр байраа зарж охиныхоо өмчлөгийн төлбөрийг ингэж олох боломж байгаагүй гэдгийг хэлдэг. За үүнийг хэлэхдээ бүр яг өмгөөлөгчтэйгээ уцаар ярилдаг байхгүй юу. Тэгээд саний яригдсан зүйл нь бол яг тэр нөхрийнх нь өмгөөлөгчийнх нь хэлсэн бол зүйл. Харин машины хувьд гэх юм бол тийм үнэтэй машин байхгүй. Бас л яг зээлэр машин авсан тэгээд нэг Brus 30 гэдэг машинтай. Харин тэр 99.11-т дугаар муугаар бол бүр үнэхээр худлаа. Манай гэрт ерөөсөө тийм дугаар байхгүй. Таад бүр ингэ шалгуулсан ч болно. Тэр бол бүр огт тас ийм худлаа зүйл шүү гэдэг зүйлийг хэлдэг. Бас тэр лайв дээр яригдсан зүйл нь хэм бол тэр 3 хүүхэд нь аавтайгаа байдаг буюу одоо тэр аавтайгаа аавынхаа сүүлд сусан их нэртэй байдгаа гэдэг зүйлийг ярьдаг. Бид нөр хавуулаа байжсэн сүүлд хүсэл гоо төрөөд ингээд зургуулаа болсон. Тэгээд тэр 3 хүүхэд бол ээж дээрээ байдаггүй. Бид нартай байдаг тэрийг одоо нуцны галераагаас те бүх цаг үед ингээд хамт байгаа гэдгийг харж болно гэдэг зүйлийг бол ярьдаг. За үүнээс гадна яг энэ үеэр том хүн ингээд хамт байгаа хгүй. Одоо том хүн 12 настай байна л да. Тэгээд том хүн ингээд би юм ярьж болох уу гэд хөрхий ингээд уйлаад бол ярьдаг. За тэрэн дээрээ хүн юу гэдэг вэ гэхлээр аавдаа хайртай ээж бол ингэж худлаа ярьдаг гэл. Тэгэд анаадаач хайртай дүүдээж хайртай гэл те бид нарыг ийм байдалд ээж оруулж байгаа гэх мэтчлэн ер нь бол хүн нэг тиймэрхүү утга учиртай зүйлийг яриад уйлж байгаа гэдэг нь харагдчихсан. Тэгээ шүүхтэр одоо хүүхдүүд нь яг хэнийгээ сонгох юм те аавыгаа сонгох юм уу ээжигээ сонгох юм уу гэдэг нь 8 наснаас нь эхэлж асууж болт юм байна штэ. Тэгэхэд бол цааш бол аавыгаа сонгоод явнаа гэд хүүхднээс тэгж хэлдэг. За үүнээс гадна яг зариг цагийн мэн дээр одоо тэр 3 хүүхдийн бичлэг зураг юмнууд нь ингээ хамт байдгаа гэдгийг гэлтгэжсэн зүйлүүдийг нь мөн оруулж харуулсан билээ. Тэгээд лайв дээрх бас нэлээд сериосны дараагийн яригдах зүйл гэх юм бол болцоохон хэмжтэй холбоотой мэдээлэл байгаа. Сэтгүүлч өнөр цэцгнэл асууж байгаа байхгүй тий. Яг болцоохон хэмж тэгж хэлсэн юм уу? Яг яасан тэрний яг юу болсон гэд асуусан чинь яг хүүхдээ бол аваачиж үзүүлээгүй гинэ. Зүгээр гарсан шинжилгээнийх нь хариуг аав нь авч яваад болцоохон хэмжтэй уулзаад за ингээд эмчтэй уулзаад асуухад одоо бол хідүүлээ хийхгүй. Тэгээд 9 сарын 20-доор одоо гаднаас бүр юм мэрэгчлэтнүүд те гадны эмчнэр ирэхээр нь хідүүлээ тэр эмчнэрт үзүүлээд дараагийнхаа арга хэмжээг авнаа. Тэгээд ер нь бол 9 сарын 20-д гаргаад болно гэдэг зүйлийг хэлсэн юм байна. Тэгээд аав ээж хоёрын нь одоо харж байгаа хэлж байгаа бас айц нь нөлөөсөн баг л та. Одоо гэхдээ бид нарт ямар ч юм цаг хугацаа байхгүй хурдан явахгүй бол болохгүй. Тэгээд нэгдүгээр төрхийн нэраа эмч бас хэлсэн гэж аахгүй. Одоо хурдан явахгүй бол болохгүй. Одоо ингээд өдөр хоног өнгөрөх тусмаа бүр илүү цаг хугацаа алдаад байгаа гэдэг зүйлийг хэлсэн учраас бид төр ингэж яарад байгаамаа. Түүнээс ш Монголдо хийж болдог цаг хугацаа юм тавчуу бишээсэн бол бид төрт бол хамаа алхаа гэдэг байдлаар тэр лайв дээр ярьж байгаа гэдэг нь харагдчихсан. Үүнээс гадна яг тэр нэгдүгээр төрхийн эмч одоо нэраа эмчтэй уцаар бас ярьж бас харуулсан байгаа. Хаана ажилладаг юм жилээ уучлаарай. Би нэгдүгээр төрхийн нэраа эмч. За. Тийм. Энэ бүхэд болохоор эхнэрээ үндэсний төв дээр төрөөд за тэгээд тэдний эмнэлгийн эмчнэр холбогдоод энэ хүүхдээ хог нэг лавшруулж хараад бас оншин баталгаажуулаад бас энэ хүүхдэд хагалгаанд явах юм боломж нь таныг судлаад өгөөч гэж хүсэлт илгээсэн. За тэгээд тэрний дагуу манай ажил дээр ирж олынхаа харуулсан хүүхдээ. Ерөнхийдөө бол хагалгаа хүлээгдэж болдог одоо энэ хүүхдүүд байдаг энэ хүнд хүүхд ажлын үед энэ яг 8 хоногтой 9 хоногтой болоо надад үзүүлж байхад бол уушхны артерийн нарийцэл хүнд зэрэгтэй маш нарийн байсан учраас энэ бол амьдралын ихний 1 сар дотор яаралтай орох хагалгааны залттай тэр дундаа 2-3-7 хоног гэсэн хариунууд болов
эмчнэр хөгжүүлээ Солонгос центрийн эмчнэр. Няраа эмчийн яриагаар урд нь Монголд мөн яг 10 хэдхэн хоногтой хүүхэд яг ийм оншоор ингэж онцлогдож өвдөд гадагшаа яваад эмчлүүлээд хаалгаанд ороод ирж исэн ийм тохиолдол байдгаа гэдэг зүйлийг мөн ярьж исэн. Лайвныхаа төгсгөлд өнөр цэцэг хүмүүс яг иймэрхүү хардлагатай байна. Иймэрхүү дайралтууд ирж байна. За тиймээс хідүүлээ одоо маргааш дахиад эмнэлгүүд дээр үзүүлээ. Тэгээд хэрвээ яаралт явах ёстой гэх юм бол явъя. А хэрвээ тийм яаралтай биш ээ Монголда бас эмчлэгдэх боломжтой гэх юм бол тэр нөхцөл байдлаа хүлээгээд одоо цуглуулсан хандваа өөр хандив руу шилжүүлээ. Эсвэл хандив өгсөн хүмүүсийнхээ мөнгийг буцаагаад өгөх хэмжээний тийм арга хэмжээнүүдийг аваад явъя гэдэг байдлаар бол ярьдаг. Харин аав ээж хоёр нь яг одоо тэрхүү саналыг нь дэмжиж хэрвээ Монголда хийж болно. Тэгэд өдөр хоног давчуу биш гэвэл одоо хүлээж болно. Харин өдөр хоног ингэ давчуу байна гэх юм бол биднэрт аюу хэцүү байна. Тэг хүүхдгээ ингэчаад аалтчул яах юм бэ гэдэг байдлаар ер нь яриад тэгэд аав нь жуулаад ээж нь жуулаад за эсвэл өнөр цэцэгч жуулаад за тэгээд тэр нүг аавынх нь том хүүж уйлаад тэг бүгдээрээ ингэж одоо уйлсан байдлаар энэ лайв бол дуустгаа. Тэгээд би та нартай яг ямар зүйл болсон бэ гэдэг өвөл явдлыг нь ярьж байгаа болохоос ш ер нь яг энэ сэдвээр бол би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй гэж бодож байгаа. Яагаад гэхлээр одоо ингэ сошиалэр харангууд яг энэ сэдвээс болоод хүмүүс амар бүр арай их тэрхий хэрэлдэж талцаад байгаа байхгүй. Гэтэ миний бодлоор яг эцсийн зорилго нь юу вэ гэх юм бол Монголд ч гэсэн гадаад ч гэсэн тэр хүүхэд эмчлэгдээд одоо тэр хүүхдэл эрүүл сарвал болж ийлэг хинт хамаатай юм бэ те. Би бол яг зүгээр тэгж л бодож байгаа. Түүнээс биш одоо ерөөсө тэр хүмүүсийн аав ээж хоёр нь ямар байх нь мэдгүй надад бол сонирн биш зүгээр тэр хүүхэд эрүүл сарвал болоод явах нь л надад хамгийн чухал байгаад байгаа байхгүй. Хэдүүлээ яг энэ сэдвтэй холбоотой дараагийн яригдах зүйлүүд рүү оръё. За зариг цагийн мэн дээр өчигдөр орсон пост байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан одоо дүгнэлт гэдэг байдлаар энэ пост оруулсан байгаа байхгүй. Хүсэл гоо охиныг Монгол улсад эмчлэх боломжгүй. Охиныг гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх ёстой гэж онцлов. Тэрээр нэг яралтай мэс засалт орохыг зөвлөжээ гэдэг ийм пост орсон. За тэгсэн чинь болцайхан эмч бас нэг постыг оруулсан. За энэ постн дээр Фалоын дөрүүлсэн гажиг ABC буюу фало 5 гажиг хавсарсныг засах мэс засал Монгол улсад хийгээд 50 гаруй жил болж байгаа. Ай донд лав А байхдаа 7 хоногт 2-оос 3 хүртэл оож байсан хаалга сонготой эмнэлэгт ч хийдгээ харьцангуй цөөн тохиолддог тул бусад оншоос арай цөөн орсон байх. Энэ онош дотроо төрөл хүндрэлээрээ бас олон янз хийх мэс засалж 5-аас 4 янз 1-3 шаттай хийгддэг. Огт мэс засал хийхгүй 30-аас 40 нас хүртэл нь харах хэлбэрч бий. Мэс засал орсон ч олон үе шаттай. Хүндрэл нь 7-оос 25% хүрдэг хэлбэрч бий. Хизээч ямар ч мэс засал орохыг сэтгүүлч, сошиал, эцэг гэхийн шаардлагаас биш эмнэлзэн байдлаар эмчнэр шийддэг. Бид нэрэн шарны арилал буюу бөөр илгэнд хэвийн ажиллаж эхлэх гэтэнгүүтээ уушиг бүрэн тинээж тархлаа нь арай тогтоод ядаж биеийн температураа барьж чаддаг болохоор нь 9 сард хийгэж зөвлөсөн. Тэр болтол нь ойрхон үзээд явах ёстой. Гэхдээ хаана хийх нь бол эцэг хийн сонголт. Би зөвхөн эмчийн зөвлөгөөл өгсөн эндэж эмчийн зөвлөгөөл бичлээ. Бусад бүх зүйл надад огт хамаагүй бас сонирхолгүй гэдэг ийм постыг оруулсан. За тэгээд үүнээс нь болоод хүмүүс бас дахиад айгүйх эмчтэй идэхгүй одоо сэтгүүлч тэтгэлээ гэл хүмүүс бүр илүү их ингэж одоо Facebook дээрч дээр Threads дээрч дээр шуугж байгаа гэдэг нь харагдчихсан. Тэгээд энэ болгон яг одоогийн нөхцөл байдал нь ямар хөө байгаа вэ гэвэл яг зариг цагийн мэн дээр түрүүхэн орсон пост байгаа буюу нийслэлийн өргөн амарч газрын нэрэн засгийн эрхлэгч нэрэн зүрхний ахлах зэрэгтэй эмч өлзөх шиг охин түүний аав ээжийн бүрэлдэхүүнтэй 4 хүн нислээ буюу одоо гадагшаа охиныг эмчлүүлэхээр авч явлаа гэдэг мэдээлэл орсон байгаа. Асуудал дээр мөн улсын хурлын гишүүн асан Эрдэнэ Чимэг өөрийнхөө сошиал хуудас дээрээ пост бичсэн байсныг та нартай хүргэе. Үүнд манай гэрт нэг ийм зүйл тохиолдсон юм а. Дүү маань төрж хөөрхөн хүүтэй болж бид бөөн баяр. Гэтэл маргааш нь маш муу мэдээ сонсвоо. Хүүхэд маань зүртийн гажигтай төржээ. 2 том судасны байрлал солигдсон гэв. Амьдрах хугацаа 7-оос 10 хоног. Учир нь хүүхэд төрөхдөө зүрхний ховлын цорхой бөглөж амжаагүй байдаг тул энэ цорхойгоор цус дамжиж амьд байж чадна. Харин цорхой байгалийн жамаараа 10-аас 14 хоногтой бөглөрөх тул цус дамжихаа болж шууд амир ирсдэг юм. Энэ цорхойг битүүрүүлэхгүйг барьж байдаг тариа байдаг. Энэ тариа Монголд байхгүй тул гадаад руу асууж сууж байгаад Улаангүд хотын эмнэлгээс олж таньдаг бурайд эмчээрээ дамжуулан 5 амплыг авба. Тэндээс Монгол явдаг таксинд өгөөд 24 цагийн дараа тариа маань ирж бид хүүхэд тарьлаа. Энэ тариа түр хугацаагаар л цорхог барина. Энэ хорон Солонгос руу холбогдож эмнэлгээ олоод 5 хоногийн дараа ниссэн. Монголоос их нэлгсэн эмчээ зардлыг дааж авч явсан. Ламдаа онгоцонд даралтаас болж муудах эрсдэл байва. Ингээд төрснөөс хойш 8 хоногийн дараа хаалгаанд орсон. 2 том цуцыг сольж байрлуулах хаалгаа шүү дээ. Игч мөнгө зарцуулсан. Хүүхэд маань эдгээд том болохоор нэрж үзүүлээрэ гэж Солонгос эмнэлэг хэлсэндээ хүүхэд том болохоор би энэ өсөөд нөгөө хаалгааны сорив татагдаад дахиж хаалгаанд орох шаардлага гардаг юм билээ. 14 хүрээд дахиж орсон. Одоо 17
настай ямар ч асуудалгүй байгаа. Энэ гажиг монголоор зүрхний хавсарсан хөхөх гажиг гэдэг юм байна. 17 жилийн дараа энэ хаалга Монголд нэвтэрч амжаагүй байгаа нь харамсалтай байна гэдэг постыг оруулсан. Энэ постыг зариг цэг юмэн дээр бас оруулсан байсан байхгүй. Гэтэ өөрийнх нь оруулсан постных нь хандлт нь нэг их яваагүй мөртлөө одоо яг тэр зариг цэг юмэн дээр оруулсан пост нь л нэлээд олон хүмүүсийн анхаарал хандлтыг авсан байсан. Гэхдээ үүн дээр мөн нөгөө талаас нь харж байгаа хүмүүс байсан л да. Одоо бүр аль 17 жилийн өмнөхийг өнөөхтэй харьцууллаа. Ягаад болцоох юм чи өгөнд орохгүй байгаа юм бэ гэх мэтчлэн бас тэгж харж байгаа хүмүүс байсан. За одоо хэдүүлээ сэтгүүлч өнөр цэцэг болон маргадизм хоёрын бифийн талаар ярий. За үүнийг нь маргадизм ер нь л эдгээр өдрүүдтэй энэ мэдээлүүд гараад явж байхад маргадизм өөрийнхөө сошиал хуудас дээр яг энэ талаар одоо өөрийнхөө санал бодлыг хуваалцаад постууд оруулаад бичлэг хийгээд бол явж исэн. За тэгээд энэ постн дээрээ өнөр цэцгийг ковидын үед эмээлтэд газан билетийг тоогоод шивж очоод өмхийн мах буцалгаж эзнээ уйлж лайв хийсэн үеэс энэ нийгмийн хорт хавдар мөнөс мөн байна гэдэгт бат итгэсэн. Гэт тэрний сайт болох зэрэг нэг саяулаа өөрийнх нь хувийн хаягийг 500-600 мянгуулаа дагаж түүнийг сайн хүн тэрэн шиг сайн сэтгүүлж байх уу гэж шогшоордог. Хэдэн мянгуулаа шүтдэг. Ийм л хүмүүс сонгуул өгдөг. Ийм байхад эрүүл хэдэн орилж хасгачаач нэмэргүй юм да. Тэгээд төд хөдлөхгүй 300 аваад унцгаж билээ гэдэг ийм постыг оруулсан юм байна. За тэгсэн чинь энэ постыг өнөр цэцэг оруулангуудаа ланд 300 өмнө авсан байдгаа цаг хугацаа шүүгээд шүүхэд хандах болно гэдэг бас постыг оруулсан. За тэгсэн чинь маргадизм үүнийг нь бас оруулангуудаа шүүхэд хандаач дээ хамгийн их шудраг бус зүйл хийж явдаг нь цаг хугацаагаар олон дахин харагдаж байгаа. Хоштооч харагдана. Мэргэжлийн эмчин хааж очисан адилхан хүүхэд 12 хоногтой бэлчир хагалгаа дийлэхгүй элэг уушг нь хөгжөөгүй төр хүлээ гэж зөвлөд байхад өнөө маргаашгүй явна гэж зүтгээд байдаг. Хатад шинжлэх ухаан гэж юмд итгэдэг хүн байна уу? Яасан шир солиотой улсууд вэ? Хүүхдийн амьдралыг өөрсдийн дураар эрсдэлд оруулдаг хүмүүс зүгээр л хариуцлагагүй мангасууд. Амьсгалын аппаратгүй хамгаалт огт явж болохгүй тусгай зорилтын тээвэрлэх онгоцоор явах ёстой гэд яриад яхав. Яаж асан ус вэ та нар чинь эмч нартаа итгэж гэдэг ийм постыг оруулсан. Ингээд энэ хүргээд энэ сэдвийг хай гэж бодож байна. Тэгээд энэ сэдвүүдээр та хэд маань юу гэж бодож байгаа бичээрэй гэж хэлмээргүй байна. Ягаад гэх юм бол угаасаа тэгэж бичээд бас л бөөн хэрүүл бөөн юм болох болов гэж бодож байгаа. Тэгээд ялангуяа би яг энэ сэдвүүдээр бүр сошиалэр ороод өөрөө бүр айгүйх стрессцэн бохгүй. Гэтэ ер нь энэ болон тий одоо бусад ер нь хүмүүс одоо юу гэмдээ сошиал дээрх хүмүүс албаар хүмүүсийг талцуулдаг альва нэгэн сэдвүүдээр албаар бүр ингэж нэг үнцгийг гаргаж ирээд өөрсдийнхөө хандлтыг нэмдэг албаар ингэж хүмүүсийг хэрэлдүүлдэг хүмүүс угаасаа байдаг хгүй. Үүнээс гадна энэ сэдвүүдээр зарим нэгэн эцэгчүүд өөрсдийнхөө дуу хоолойг хүргэж бичлэг хийж илээлтэй хүүхд маань ингэж өвдөөд те хандвийн аян ингэж зөхиод өгөөч хүүхдийн маань төлөө дуурайд өгөөч гэхээр хүн одоо ялгаж харьцдаг гэх юм уу? Яг өөрсдийнхөө хэлсэн хүмүүсийн хүүхдүүдэд л ингэж тусалдаг болохоос яг жинхнээсээ нэг ардын хүүхд очоод хөдөлдөггүй маа, ерөөсөө тэгдэггүй маа гэж дугуйч гарч ирсэн эцэгчүүд мөн харагдчихсан. Хүүхд нь өвдсөн, авдсан одоо ингэж гадаад дотоод байгаа хүмүүс байгаа. Монголоос явах гэж байгаа хүмүүс байгаа. Энэ болгон ч өөр хэмтэн мөнгөө цуглуулахын тулд энэ сайтууд руу бүгднөрөө нөхөөс ханддаг юм аа. Яагаад ханддаг гэхээр ингэж болоод бүтээд байгаа юм хандиваанууд яваад идэх байхгүй юу? Тэгээ энэнийхэн дагуу ингэ өгөөд идэв. Одоо миний өвч гэсэн өгж ийсэн. Одоо бус эцэгчүүд гэсэн өгж байгаа. Яг л адилхан. Ингээ яагаад тэгэхээр ингээд 22 цагтаа 300 сая төгрөг цуглаж гин, тэдэнд сая төгрөг цуглаж гин гэл ингээ сайхан мэдээ яваад байгаа учраас бас горилго тэгээ өгөөд идэх байхгүй юу? Өөрөөсөө мэдээж нөгөө нэг эцэг хүн чинь нэг чихэр горц хүүхд чилээд ш төөрх юм. Хүүхд нь өвдөд ирэхээр хүүхдийнхээ өвчнөдөө тэмцээд ирэхээр яг хөө зүгээр энэ өмнөх би өчтөрийн бичлэг дээр оруулаад байгаа нөхөө энэ сэтгүүлчд энэ одоо тэр хүнийг одоо энэ өнөр цэцэг гэдэг байгаа хүнийг цаашаа дамжуулаад зүгээр одоо ерөнхий сайтаа ойрхон байна шүү дээ. Ерөнхий сайт хүлээж аваад пассвортын хүртэл захиалж өгөөж. Одоо би охиныхон пассвортын хүртэл ингээд зургаар оруулна. Би имэйл пассворт захиалаад авч исэн Монголоос. Тэгэхээр бас юм жоохон учиртай амар байгаамаа. Үнэхээр шодрог дүр тогложоод тэгээд араас нь барьцлаа гэж юм яриадах шиг үлээ. Ер нь бол нэг шодрог дүр тоглох шаардлага байхгүй шүү. Зүгээр танилтал хүрээлэлдээ нэг иймэрхүү зүйл хийгээд өгчдгөө. Ингээд ойрхоноос илүү би хийчтгэл гэдэг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ ядарсан энэ муу гудамжаар явж байгаа мань битийн залуучууд ч гордод хараад идэгий. Яг үндэ бид нар яг энэ одоо эрүүл мэндийн яам, энэ сайдууд, энэ улсын хурлын гишүүдээ сайжруулахгүй бол дээрээ судлаа болохгүй бол доороо гүйдлээ болтгүй гэдэг үг гэдэг шүү дээ. Энэ үг л яг үний юм шиг санагдаад байгаа. Бид нар юуны төлөө ажил хийгээл эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлөөд байгаа юм бэ? Одоо бидний өөр хүүхэд яг тэр л даатгалын мөнгнөөс одоо санхүүжээд одоо энэ хандив гэлтгүүгээр тэр хагалгаа юмдаа ороод ингэж явах ёстой бидтэй те.
гэж л харж ин да. Одоо манайхан бүгдээрээ сүүл яригдахыг сүүлийн 2 сэдв рүүгээ орж ийн. Тэгээд эхний сэдв нь дуучин equal-тэй холбоотой мэдээлэл байгаа. За түүнтэй холбоотой хамгийн ихний мэдээлэл нь 8 сарын 6-нд орсон. За үүн дээр дуучин equal буюу анх хоёр төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогджээ гэдэг ийм мэдээлэл орсон. За тэгээд хүмүүс ер нь үүн дээр нь бас л нэг юм одоо дооёлсон байдлаар хандж ирсэн л та. Одоо нам дагуул ам тусна гэлтэй. Яг тиймэрхүү байдлаар хандж ирсэн. За тэгсэн чинь энэ мэдээ нь ороод төд удаагүй нэг 2 хоногийн дараа дахиад түүнтэй холбоотой нэг мэдээлэл орсон. За үүн дээр дуучин equal хүү хамтлагийн тоглолтын дараа согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ хуулийн дагуу шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодож эргэн тойрны эд зүйлийг эвдэн танхаарчээ. Уг хэрэгээр хаан бол дүүрийн цагдаагийн хэлтэс дуучин equal-ийг шалгаж байгаа аж гэдэг ийм мэдээлэл орсон. Тэгээд яг энэ дээр бас нэг юм хэлэхэд те бид нарт ингээл ямар нэгэн сэдвийн талаар одоо ингээд сошиал гарч ирдэ штэ те ийм юм болжээ, тийм юм болжээ гэд тэнгүүтээ цагдаагийн албан хаагч нар шалгаж ийна гэд хаягдчихдаг те яг шалгаад яг юу болсон гэдэг мэдээлэл ингээд биднэрт өгөхгүй зүгээр л ингэжээ тэгжээ гэд орхигдчихдээ шүү дээ. Тэгээд миний бодлоор яг иймэрхүү сэдвүүд дээрээ яг ямар арга хэмжээ авсан, яасан, ийсэн гэдгээ энэ сайтууд нь дахиад мэдээлэлд явуул айгу зүгээр юм болов гэж боддог. За хамгийн сүүлийн мэдээлэл нь нэлээд гонигтай мэдээлэл байгаа. За энэ моторын дуу гэдэг Facebook хуудас дээр орсон болон бусад ер нь л пэйжүүд дээр, сайтууд дээр ороод явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За энэ 8 сарын 7-нд сайд асан бат жаргалгүй суронтой хүнд дариулж зуурдаар таалал төгсчээ гүн эмгэнэл илэрхийлье гэдэг ийм одоо нийтлэл мэдээлүүд орсон. Тэгээд ерөн сүүлийн үед яг сурон унсан, цахилгаан дугуй унсан, насанд хүрээгүй хүүхдүүд айгүй юм асуудал үүсгэхэд байгаа гэдэг нь бол ер нь маш олон сайтууд, пэйжүүд дээр мэдээлүүд нь ороод явж байгаа байхгүй. За яг энэ талаар одоо ганц хавлангийн оруулсан нэгэн пост байгаа. За үүн дээр гэмтэл дээр бүртгэгдсэн сурон мопитос болсон ослын тоо гэхэд 2022 онд 50 байсан бол 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2792 болж одоо 3 жилд 56 дахин өссөн гэдэг ийм мэдээлэл байгаа. За үүнийг допо цэг эмэн дээр оруулангуудаа суран скутер мопедноос үүдэлтэй осол гэмтэл 2 сарын дотор 1235 болж бүртгэгдчихэ гэж байгаа хгүй. Тэгэхээр бүр 2 сарын дотор тэ бүр 1235 ийм одоо хэрэг бүртгэгдсэн байгаа хгүй. Тэгэхээр чинь бүр энэ маш их байгаа зү тэ. Би яг сүүлд нэг сайтын бас бичлэг үзсэн. Тэр болохоор цагтаа ингээд сураа унж байгаа болон нүг ийм цэглэгаан дугуй унж байгаа хүүхдүүд тэр очиод яг насанд хүрсэн юм уу, хүрээгүй юм уу. За тэгээд эн чинь бол тэ ийм ангилалтай хүн унах хэвээр насны хүрээгүй бол унах хэсгүй гэх мэтчлээ ингээд үнэмлэхийг шалгаад явж исэн л та. За тэгэхэд дийлэнх нь насны хүрээгүй хүүхдүүд нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт эцэг гэхдээ нуцаар яриулгууд эцэг гэх нь бүр тэр цагтаар ингээд уурлаад байгаа байхгүй тий. Тэгээ одоо яг яах юм? Одоо яг торгуул идэг төлхийн наа мөнгө чинь бараг төлжилт ухааны юм ярих гад ингээд уурлаад байгаа гэдэг нь харагдчихсан л та. Тэгэхээр тэр хүүхдүүдэд биш яг үндэ тэр эцэг эхчүүдэд маш том асуудал байгаа юм байна гэж бол би харсан. Ханд бүтэл хэлээрэ. Тэгээд харах гэж хэлчихэж байгаа. Тэгээд нэг сүши айтан гэх сурам морон чи сураа тавьсан доо. Айргүй шээ. Надад би юм явуулсан. За манайхаа энэ удаагийн бичлэгээ энэ хүргээд дуусгая. Уул нь бол би яг бас нэг үзсэн киноныхоо талаар бас энэ Монголын сагсан бөмбөгийн талаар гэдэг ингээд ярих юмнууд бол яг үндэ зөндөө байлаа. Гэхдээ яалтчгүй одоо камерны маань цэнийг дуусгаж байна. Гэхдээ өнөөдрийн бичлэгээ би бүр үнэхээр удаан хэлээ. Юмаа ярьж чадахгүй ингээд нэг юм дахин ярьсараад яалтчгүй ятарчгаар ингээд нэг нүүдс өмигээд ингээд тийм болчдөг байхгүй юу. Тэгээд удахгүй бас тэгэхээр үлдсэн сэдвүүдээ дараагийн бичлэг дээр ярих гэж бодож байна. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүргээд дуусгая. Тэгээд та хэд маань бичлэгээ энэ хүртлүүлсэн бол лайк дараарай. Тэгээд subscribe хэрвээ дараагүй байвал манайхаа одоо заавал дараад өгөөрэй. Тэгээд миний Facebook, Instagram-ыг бас орж даарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая хөөрхөн хүмүүс минь. Түр баяртай.